Шууд хүмүүс ороод ирээд энэ дээр гараад ирж таа. Энийг ингээд уурхаар ингээд ногоон гүйж байгаас тээ. Ингээд энэ буруу болчихсон ш. За гэж. За. Яг за одоо наач гараг хэлсэн тий. За тэрүүлээч. Хүмүүс ороод ирэх энэ гараад ирсэн. За эндээс за жаагаар гарах боломжгүй болчихсон нэг. Ажигнасаа. Маш их. За ирэхэд хэлсэн байгаа тийм ээ. За сайн байцгаана уу. Яа. Тэ самдруу өндөө одоо тол байхгүй жоох үсгэж байна. За. Болон би харагдаж байгаа болов уу? Бачгүй юу? За сайн байцгаана манайха. Хүн сарам ийсэн? Сарам ийсэн олсоо. Үчи. Исамён. Тэгээд би өөрөө хэл тараад. Нөө зороод ирсэн. Коммент хийсэн байхгүй юм те. За тэгээд ярьж. За дэлгүүрт ороод ирлээ. За ямар ч гэсэн ингэж эхлээ ярьж энэ. Түр үлдэж байгаа. Гараад ирнэ. За ингэж сайн байцгаана уу манайхаа. Амралтын өдрийн минь төргөө. За өнөөдөр ингээд Аки болцоо 26. За яг хат явж байна гэхээр дэлгүүрээс нэгэн өсгүүд одоо болцох гэж байна. За тэр өсгөө маань одоо болцоод газараа намайг хүлээж байгаа. Тэгээ дэлгүүр ороод бас яаж хоос орох юм бэ те? Дэлгүүрээс ямар нэгэн зүйл авах хэрэгтэй. Вайн ч юм уу, виски юу гэдэг нь те. Тэгээ би яг ямар вайн юу дуртай юм бол мэдгүй байгаа учраас ямар ч сэгний ээлжинд дэлгүүрээс ороод вайн авч. Тэгээд би түрүүн энд нэг Гүрэн Монгол гэдэг лоунж байгаа. Тэгээ гооцсон. Ингээд хундах хэрэгтэй байна. 2 хундаг бэлдээд өгөөч гэдэг хэлүүлээд өгөөч гэдэг түнээр хэлүүлсэн байгаа. Тэгээ ороод тэндээс хундгаа авна. Эндээс авал авна л та. Гэтэ гоё шилэн хундаг гоё шүү дээ, тэ. За ямар ч ийшээ ороод вайн авчи. За тэнд гоё бүсгэтээ өнөөдөр болцох гэж байна. Яриа сонсож байна уу манайхаа? Одоо ногоон гүйж байгаа шүү дээ, тэ. Вайн ийшээ наашаа явна. За энэ аваас нэг вайн авчи. Тэр дандаа цагаан удаан вайн янз бүрийн вайн аваад нэг удаа нэг цагаан вайн ууж үзье. Цагаан вайн. За цагаан өнгийн вайнаас нэг ганц вайн аваад сас авдаг байж юу. За тэр гэж нэг сакс нөө. Сас авчи. Баба. Итлээ явж байгаа үстэй. Сарам хүмүүс ичээ. За. За зулаан вайн, цагаан вайн гэр. За энгийн тэгээд нэг хактер юу байгаа даа. Би дандаа юм улааныг аваад ддаг байхгүй. Тэгээд бас нэг өдөр цагааныг авч үзье яа тий. Би яг эмгтэй хүн учраас цагаан вайн. Ийм бол за жиж болох юм чи. Зүгээр юм уу? Энэ цагаан вайн дорно өстэй. Дорно тий. Цагаан вайн. За энийг авч. Окей. Би дандаа энэ улааныг авдаг байхгүй. Энэ их дажгүй вайн гэдэг юм билээ. За мэдээч вайн ууж байгаа юм чинь. Вайны хажуугаар тэр тухайн бүсгүй маань одоо бас юу дуртайг мэдэхгүй болохоор амттан авахшаа. За шоколад дуртай болоод дургуун. Зарим хөлтөө дуртай зарим дургуй тий.
Мэдхгүй байгаа учраас гоё жимс байдаг бол жимс байна уу? Жимс байвал жимс авчвал гоё. Гэтэ байхгүй бол яг хуу шоколад авчвал яг хуу шоколад нь дуртай модоо яддаг юм. За ямар ч зүрх хэлбэртэй шоколад авч. За шоколад авдаа. За нэг бай нэг шоколад. Уг нэг жимс байвал их гоё гүзээлгэн ч юм уу те. Тэнд байхгүй байгаа юм даа болно. Тэнд байдаг. За ямар ч юм болий. Инги. Энийг аваад уншуулчих те ямар ч. Наадны чарт нэр карт байгаа юм шүү дээ. За жаа. Нэг алдаа. Шиний араас нь карт аваагүй. За жаа. Энэ карт аваагүй гэж шүү дээ. За. Сая харж байгаа шүү дээ. За карт уншуулчих. 왜 안 돼? 돈이 없어. 있지, 있어. 왜? 잠깐만. 다시 해주세요. 다시. 없어요. 아이고. 진짜? 네. 사는 게 없다는데. 여기 아이템이 있어. 잠깐만. 이거 얼마요? 22,400원. 타임을 하셔. 줘. 그렇지. 내가 누가 와요. 그렇지. 너네 당신 문구 갖고 와는 게 도락. 나 투대비 이게 ATM에서 문구 갖고 왔어. 타임을 따가 또 돌아들어. 나쁘지 나면 웃지 돼. За эндээс ATM-ээс монголчууд харж байгаа. Энэ намайг сайн солонгос гэнэ. Карт уншуулсан чинь наач ажихгүй мөнгөгүй байл гэж байна. За харъя. Нэг вайна. Нэг юу авчих нь мөнгөтэй байгаа байлгүй дээ. Жарээчтэй. За нэг данс нэг дэше харуулаад яг уу те. Доошоо ерөөхдөө ингээ харуулчихсан. Ямар үдцэн баачгаа те. За 30 га авчих тийм үү. Хорой идсэн шүү дээ. Нааш нэг албаар дотор нь бичлэг хийж байгаа болохоор албаар дэж байгаа байхгүй. Албаа. Эйгүү байдалд оруулах гэж үзэж шүү дээ. Дөнгөт нь би одоо шарамдаа мөнгө шидэж байгаараа дээр за. Чи нааш одоо ингээ ийшээ харуулаарай. За бич. 잠깐만. 카드를 받으십시오. 카드를 화살표 방향으로 넣어주시고 원하시는 거래를 선택하여 주십시오. 오, 잠깐. 자, 오케이. 저쪽으로 그래. 그냥 찍지. 뭐라 하나, 이거, 어떡해, 야. 친구. 괜찮아. 이거 재밌지? 내서 들어오지? 잉스맨. 이리 와. 보러 갈 때는 우리방크에 갔다가 와가라듯이. 하나게, 우리방크에 갔다. 왜 보러, 진짜 짜고. 또 댕기지? 잠옷 문가 와도 싸독지 두고. 오케이. 제도 좀 좋지. 자. 그러면 어떡해? 카르트 없어. 자, 제도 있겠어요, 들어. 아씨. 자, 그만 나갔다. 야, 이거 하나만 그냥, 이 우수만 나가. 우리 방크니, 매주 허일 방크 때 없고 말아가. 우리 방크니, 카르타, 씨발. 우리 방크니, 딴 오늘 들어. 든든히 딴쓴다 뭔가 진짜 못하고 혈액전이 비 야구 익스 맞고 근데 이는 더 혈액전이 뭔가 어떻게 딴서 맞고 말아가. 대사이나 이 앞에서 좋은 구차 보트 납치 맞고 되게 딘네스 온쇼츠면 내 지스가 없으면 되게 다를 거 같고 저 혈액전이 뭔가 어일조 그러니까 히트다 히트스 맞고요.
Одоо тэр нь дуусчих. За зүгээр манайхаа. Өөрөө мөнгөний дансны мөнгө байгаа манайхаа. За. Юу өгч нэ. За баярлалаа. За би камераш нэрвүүлж, чаас нэрвүүлж. За надад харуулж. Сараа мэдчи. Зөндөө санаа байгаа хэвээр. За одоо. Гэж энэ жоо алдаа гарчлаа шээ. За. 하나, 카카오페이 머니, 네이버 페이 머니, яадаг залуугаа. За. 어떤 진호를 уншуулсан байгаа шүү дээ. Забарах став стараас. Ингэр гэж сонсонгүй. Тэгвэл явж байгаа шүү дээ. 아이고. 뭐 죄송합니다. 여기 있어 여기. 결제됐습니다. 네. 감사합니다. 네. 게임 해주고 있대. 아이씨. 열, 세고를 돌아가봤네. 자, 인get. 대학교 뭐, 인get 어쩌고, 대? 짐스 메신, 짐스 바꿔, 다 했다. 어떤 짐스 있으면 짐스 거의. 자, 저 더래. 자, 인get 만화хан. 자, 산이 있으기 만화хан, 대, 이띠치래, 만화хан, 자야. 퇴근 있는 거, 라이브 보서 쇼트사, 이띠치 줬고, 있어, 왔다, 이마. 아니, 카르틴. турк ирмачаад өгчгөө. За чамд өгчээ. За наваагаа. За ингээд Акин одоо гүрэм юу Монгол 5 дээр явж байна. Нэгэн бүсгүүтэй болцохоор тийм ээ. Аки болцоо 26. За ингээд 26 бүсгүүтэй болцсон байна. Тэгээ эндээс би түрүүгөөс гүрэм Монголоос нэг хоёр юу өгчих гээд хондог өгөөч гээд. Тэр санаа өгдөг. сан байна. За. Зөөгч наа. Зөөграханд хондог түрүү загсан шүү дээ тэ. Тэр ундгаа авчих тийм үү? За баярлалаа. Бацаар чистэ нэрэ. Баавартай хондог юм шүү дээ тэ. За. За хамтдаа. За ингээд сэтгэл байхад боломжгүй зүйл гэж байхгүй. За болцоод сүү маань одоо ингээд болц байж байгаа шүү дээ. Сэтгэл байхад тэгээд бүх л юм болдог байхгүй тийм ээ. Манайхаа яаж хийж байгаад болгодог л байхгүй юу. За манай бүсгүй маань энд байгаа гэсэн. За ийш орно. Опа, за. За дэшегээ. За ингээ Аки болцоотой хамтдаа байгаа. Олон монголчуудаа баярлаа. Гэн задаас усанд. Одоо ингээд 26 та Монголын хасралгүй сайхан бүсгүйчүүдтэй болцож байна. Өнөөдөр тэрөө жоо өөрийн банкны картаа үлдээг солиод гараад ирсэн дараа гэж. Ямар мохой юм бэ? Энэ тал мөл байхгүй мах та. Яач юу те? Окей, бич. Одоо мань нэг ихэд нэг төрөнд байж байгаа тэр болж байгаа ш. Яа тэр байж байгаа. Энэ тэр онгож ирсэн шүү дээ. Тэл үү шүү дээ. За одоо хос юм. Тэр байж байгаа. Үргээ тавьчихъя. За камеранаас би харж байгаа үстэй. Харж байна. Энэ над руу нэгэл
Өөртөө бас масаа татсан байгаа. Богмогч ажилласан зав ингээ. За. Үсэнд сага санаад. Сахус. Тэр бол нүсэн дээр лак төрчих гэж бодсон чинь. Ажил ашиг өөрийнхөө салхид намраад явж зүгээр юм болов гэж надад. Лак маг төрсөн гэсэн чинь ингээ нүүр л орж ирээд болохгүй. За өсөө гоё болох. Сүнстэй ч харж байгаа золоо. Даг үстэй. За зөвхөн үрээд. За таал болоод орондоо. За ямар хөө үсгүүлээд гэдэг юм бол тийм ээ. Санаагаа өмнө. Юугаа өмнө. За нөлийг наач. За ундаа өгч. За ингээд. Юу яагаад. Тогшчи. Тэндээс. Окей. Сайн байна уу? За ингээд нас нэндээс камера авчиад тий. За ингээд би тэрийг ингээд үлдээн үү. Энэ өрт зурлаач хийсэн найздаа баярлаа тий. За яаж байгаа би энэ нэг үнэ ч энийг үлдэн төрөөж өгөх хэрэгтэй байсан юм да. Гар заваа жинчаа нэрэ. За яг ингээд энэ газар тавихаараа мөхгүй. За ингээд бэж энэ тавьчих. Амар хачаад ороод ирсэн тий. За яаж байгаа эхнээс нь эхэлнэ болоо. Сэт азгаа авна штэ. За зурлаач юу өгч. За манай зурлаач баяртай. За зурлаач баяртай. За найз нь ингээ. Шинээр хоёул одоо хоёул хүн үлдсэн штэ тий. Өө штэ сайхан мөсгөө штэ. За яаж найз нь. Ингээ тэгээ би одоо зурлаачгүй байгаа байхгүй юу. Үлдчихлээ штэ тий. Тэгэхээр би одоо эхнээсээ орж ирж байгаагаар орж ирье. За. Энэ ч айгүй гоё гэдэг байхгүй манайхаа. За яаж. Би хаалга төгшөөр. За би өөрөө ороод ирэх. За хаалга төгшөж хаалга голож өгөх надаа. За нэг бол би өөрөө ороод ирэх. За тэгээд. За хаалга. За. Манайх эдит хийчээрээ яг энэ хэсгийг эдитлээд манайх монтажлж байгаа зөө. За. Сайн байна уу? За. Сайхан аварч чинь үү? Яасан сайхан үзэгсэнтэй сайхан гоовсгүй Монголын минь. За би нэг хаалгаа гатгая. Анир чимээгүй их орчинд ойлаа. Хаалгаас энэ хаалга төгж идэж гэнэ үү? За төгж идэж ах шиг байна. Төгжчээ те гадны вамтай орж ирээд байдаг. Зүгээр дээ хаадлаа. Тийм үү? За яг ингээд уушлаарай. За ингээд. За одоо зурлаач байхгүй одоо хоёулаа байна да. За ингээд гой гэрэлтүүлэх нь аль талтай тавих. Өө эн чинь хардаа амар гоцсон үзэгтэй юм шүү дээ те. За яа бүсгүйгээ одоо энд дэнтэй зогсож байгаа юм уу? За тэгээ өө энэ гоё юм биш үү? Өө за ингээ камера санд. Одоо зурлаач авахгүй хоёлаа ингээд би одоо ингээл яхаас. За юуны өмнө энэ үчийн мэндийг хүргэе. Ас бол Монголоос Солонгос улс оронд сайхан ирсэн сурагтай тэгээд өөртөө чинь болцох хүсэл санал аваад ингээд хүрлцээрлээ. Тэгээд юу яач та те? Гар маань ингээд завгүй байгаа учраас өөр чин зурулж те. Ширээн дэш таахгүйгээр ингээд өгч те. Өөр чин зурулж энэ вайн. Улаан магадгүй те өөрөө чинь бас ямар баян дуртай бол улаан ногоо ямар баян дуртай мэдэхгүй учраас ийм шар цагаан баян ингээд авлаа. За ингээд шоколадын дуртай болов мэдэхгүй байна. Би нөө мэдэхгүй болохоор ингээд шууд жимс авъя гэж бодсон. Гэтэ жимсэн дургүй эмхтэн байхгүй те. Гүзээлцэн янз бүрийн гой жимснүүд авъя гэсэн чинь пони жим бидний дэлгүүрт нь байхгүй таглаа. За нэг 2 хундаг. За 2 хундагаар дэшээ ингээд явчих. За одоо ч жинхэнэ гой хамгийн түрүүнд өгөх хэвээр уг нь юм байгаа шүү дээ. Би лайм гаргаж байна. За ингээд сайхан. За ингээд за болцоо төсгөө маань Монголын маань хацар хорныг сайхан жинхэнэ монголжингоо бүсгөө Монголоос иржээ. Яа айгаа. За ингээд сайхан үзэсгэлэн гой бүсгүй Аки болцоо 26-д оролцож байгаа зунд. Энэхүү сайхан цэцгэнд дэдэг билээ. Ямар сайхан цэцгийн баярлалаа. За тэгээд чинь тэгээд өөр дайлдаг байсан шүү дээ. Камсаамнида. Ямар амжилт сайхан өнөр булбраахан Монголын өнөр үнэтэж шүү дээ. Ямар гоё юм бэ? Монгол охтууд гоё шүү дээ манайхаа. За тэр яг нарга. За ингээ. За одоо ингээд камер байхгүй те. Бишээс очих уу? За тэгээ за зочин дэшээс зүнхөө тавьчаа те. Зүнхөө хаашаа таваа тэр орон дээр тавьчих болно шүү дээ те. За биш. За одоо хоёр ханаа сайхан дуртай дураараа. Ямар гоё офис байсан гоё газар байна. Ингэн камера нөөсөн чамд юу зөвлөх гэдэг вэ? Мик зөвлөх чинь гоё сайхан ярьж хөр гэдэг юм. Одоо хоёулаа сайхан танилцж байгаа юм чинь би мик зүгээд ингээ зөөч тийм үү? За хахаа бас бах тий.
Аа за зөв ингэж. Ингээд голцсон зүвч. Яриас тэ 1 2 яриа исэн 없어 ийж. За ингээд Монголын маань хацаргаа сайхан гоё бисгүй наа яриа байж байгаа. Би нэг юу одоо хоёлоо ч бас юм гоё сайхан намуухан гоё орчинд байгаа юм байна. Бас чамааг зэрэг би ч бас гоё тийм ээ дуутай хууртай намуухан аюулгүй тавьчих тий. Тэгээ спикертэйгээ байнг явж чаддаг. За. Болцоо бишгүүчүүдтэй зориулж тийм ээ. За арчдаг болол Оо ёстой нэг янз нь штэ. Чи тэр одоо анир чимээгүй ихэнч байхгүй өрөөнд дотор ингээд хоёлаа суун дээрээс нь намуухан романч гэдэг айгуу гоё тийм гоё дуу аюулгүй тавиад би асаагаад байгаа. Тасуу нэрэ тий. Битээ сандрах. Битээ сандрах гэж би өөрөө сандраад байна. Би ч сандрах хүн шүү уучлаарай. Камерман нэр харагдаж байгаа юм байна. За жоохон ордуулчих. Нэр камерын тохиргоо одоо их боловлохгүй юм байна. Камера жоохон ордуулж. Биш үү. Би харагдах нь. Одоо сандлаа харахад л би харагданаа гэсэн үг л дээ. За болчих. Зурлаач байхгүй болохоор манай зурлаач бас энэ ажилдаа явж байгаа сая гоож жагаад газ минь даа гэж найз дэвшлүү гэдэг гэж яах таа гэж. За байж өлөөдөд холбоод. За манай босгоо маань энэ бүлүүдэд нэг болохгүй юм байна. Түрүү гадаа болсон л халуун болсон байна. Сэрүүхэн жоохон сэрүүхэн байх шиг байсан. Би тэгээд уулна юу яагаад сандраад яарад нааш гүүж яваад өөр халууцаад өөр чихмөр улаагаад өөр ингэж хийсэн. Ёох. За цөлхөн дуудаж уулна ингэдгийн яг нь болцооч бас гоё штэ гоё аюулгүй гоё зөөлөн дуу тавиад ойлын гоё пап лаунж ч юм уу суужсэн бол цаана гоё намуухан хөгжим шиглэл хосоо зүгсэн те. Тэргээс бол гоё штэ те. Тэр утгаар тавих гэж байгаа байхгүй. Тэгээд би бас богино хугацаагаар ирж таарлаа. Тийм. Одоо би ч бас өндөө гоё баярлалаа тий. Баярлалаа тий. Тэгээд шууд ингээд ажлын байран дээр хоёлаа игээд олцож өргөжлүүлээ тий. Ажлын цагт тууслаа. Өнөөдөр чинь олон монголчуудтайгаас уулзлаа. Олон монголчуудтайгаа уулзсан тий. За одоо жижигтэй гоё тогтоохоос танилцсанаа. За ямар ч байсан ингээ Наасна уушлаараа юу яаж байгаа юм шиг энийг юмсан задлаад гэх тий. Холоос сайнаашаа гүүж наашаа ийш тийш гүүж явсараад ингээд яваад халууцаад ам жоохон сангаад болдгоо. Юу чойлоод наас чулуу би нэг шулуухан шүү. Тийм би өөрөө шулуун тий. Хүн баггүй ер нь бол тий. Сайхан мөсгөө байна тэгээд наас нь бааз гар хөлөвчиж. Нэг онгойлох юм байна. За алкол ингэж онгойлгоч. Наас нь бас тавьж байгаа сандруу их сандруу шүү. Сэрхэн үстэй тий. За ингээд энэ их ер нь манай нэг дуучин лодко гэдэг манай нэг найз байдаг. Тэгээ найзын маань дуу байхгүй. Манай энэ болцоо контент нь болцоо их би аюу гой тохиромжтой их гоё дуу байдаг. Нэг хондог яасан чинь аюу том хондог ороод ирсэн байна. За сайхан. За ингээд эзээ эзнээ голдгоо гэдэг шиг тий. За ингээд энэ цагаан дарсыг за баярлалаа. чамдан барь. За төлөө. За төлөө ажил төрөл одоо юу гэдгийг 9 сэтгэлжлэн бодгол баа гэж ирээ. Тэгээ сайхан. ерөөл аташгээ. За Чамдас ажлын амжилт, хувийн амьдралын амжилт, даад жаргал сайхан нэгсэн. баярлаа. Нас нэг үйлчлэлий ч одоо зүгт юм болоо борот юм болоо яа юм л да. Хөнхөө. За. Бүжиж гү. Зүгээр ингээд нэг За. юу яах гэдэг вэ? Тэгэхээр чи нэрээ юу юм бэ шүү дээ. Үгүй хөнхөө ганц эргэж
ингээд л цац л хэлчих болно шүү дээ. За би чамд гэр дуу одоо дуу дуусчих юм шүү дээ. За. Оо яа. Оо. Тайлан дууны жоохон хитгэн үуч. За би ямар ч бэлтгэл. Оо. Энэ ч л болно шүү дээ. За давсан. За дахиад нэг камерны гол дахиад ирчихээ. Вау. За. Оо ямар гоё юм бэ. Камсаамнита. За. За ингээд суултаа суу. За ингээд өсгөлтэй сайхан гол дотн танилцъя. 100 төгрөг ингээд хаач та тий. Одоо ингээд. За манай өсгөө маань сайхан хизээ ирсэн гэлээ. Оо би яг өчигдөр ирлээ. Хоёулаа яг албан ёсоор сайхан танилцж байгаа юм чинь сайхан Монгол хүн байна сайхан өглөө барилцаа тийм ээ. Алтан сүхжийнх нь яг аки. Тэр нь бол манай намайг аки л. Баяр цэнгэл. Баяр цэнгэл. Оо үзэсэнтэй сайхан биш үү баяр цэнгэл. Дууч баяр цэнгэлтэй адилхан нэртэй байна шүү дээ тий. Хязгаарч мартчихгүй нэр байна. Би бол нэрийг хязгаарч мартсан. Яг нэг дуучин хүний нэр болохоор бүр тэрдсэн мартагдахгүй. За тийм байна. За тэгээ Монголоос ирсэн. За ер нь одоо л танилцж байгаа юм чинь ажил төрөлтэй юу эрхэлдэг гэдэг талаараа товчхон ойлцвол надаас бас асуулт асууж болно шүү дээ тий. За би түрүү хийсэн дөнгөж өчтөр ирлээ. Цөөн хоногор ирсэн. Ер нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа ярьж камераа жоо хордлоо танаас нь. Сайхан өсгөөтэй ойлоо сайхан гээд. Ярьж. За тэгээд. Тэгээд бас олон хүмүүс үзэж явах шиг байна. Оо тийм байна. Тий. Найз хайдлаас амьдсан олон монголчуудад бас ингээд мэдээлэл түгээдэг тий. Зөв мэдээллийг түгээдэг гэж бас өөрөө ч ойлгодог. За баярлалаа тийм. Ойлголттой байдаг бол. Тийм ойлголттой л. Хөө яг өөрийгөө. Тий. Нэс нь яг хоо яриа гэж нассан тест байна. Яг миний хувьд бол яг зөв Солонгостой одоо би одоо чи ингээд асуугааг болохоор би шууд өөр хариулт өгчих гэдэг юм л та. За хавслаа. Тэгээд нэс нь яг миний хувьд бол Солонгос одоо энэ 10 жил болж байна. Амьдралынхаа бараг залуу настай сайхан насыг энэ хүмүүстээр ганц би 10 жил өнгөрүүлээ. Ажил амьдрал олон монголчуудаа адилхан зорилготой ирсэн. Тэгэл хүний нутагт. Тэгээ өөрөө энэ улсад олон жил болсон учраас жаргал зовлонгийн мэддэг энэ олон монголчуудынхаа хүний нутагт байх тий ямар гэдгийг мэддэг ойлгодог учраас боломж байлах монголчууд бас нэг ажил төрөл зөөжлөх ч юм уу. Тэгээд нэг хүмүүс тусалчаасан сэтгэлтэй тэгэл хаяад нэг өөр хэмжлэгээр гээл тэгэл цаам уугаараа дуудуулаад янз бүрээр л тэгэл хөвжлээд яг ер нь бол сүүлийн нэг 6 жил бол лабтай их найзалж байгаа. Цааш ертөнцийн энэ яг өнөө нутгууд ганцаар л гэдэг юм байна. Илүү дотоо нөгөө нэг тачиргүй яг байгаагаараа бодтойгоор ингэж байна гэдэг чинь бас нөгөө хэр баргийн хүнээс чадах зүйл биш л дээ. Хүн болгон ч нөгөө багтаа амьдардаг ер нь ихэнх хүмүүс тий. Тэгэхээр чи яг ингээ өөрийнхөөрөө чөлөөтэй хөнгөө ингээд амьдарч чадчихна гэдэг чинь бас би бол чамайг бахарч яг өөрийнхөөрөө ингээд байгаагаар чинь болол. Тэгээд би болохоор монголчуудтай зориулаад төслийн танилцуулга хийхээр ирсэн байгаа. Тэгээд манайх Skyline гэдэг компани Яарамгийн нөхдөд их дэлгүүрийн төсөл эхлүүлсэн явж байгаа. Бас нэг ч ихсэн залуу хүн бас хүний нутагт ажиллаж амьдарч ич. Зөв. Халуун байна, халуун хүн үдэж байна. Тийм. Халуун цаад цамцаа юу тайлчдаггүй л хоолоо юу барай дөрөс ийц. За ингээд цэмцэг сууч тээ. За яар. Тэгээд бас өөрөөсөө хэллээ шүү дээ 10 жил болсон гэд. Ер нь бол яг хүний нутагт ажиллаж амьдрах хэцүү гэдгийг би бас гадарлана. Тэгээд нэг ч гэсэн монгол хүн, залуу хүн бас нөгөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа мөнгө нь нэг үн цэнтэй болоосай бас нөгөө давхар нөгөө ажиллахынхаа хажуугаар пассив орлоготой болоосай хөрөнгө оруулагч болоосай гэж би бас хувьдаа боддог. Тийм болохоор одоо манай төсөл ингээ шинхэн явж байгаа 4 сарын 1-ээс борлуулалт маань эхэлсэн. Тэгээд анхны гадаад дахь танилцуулга маань одоо өнөөдрөөс эхлээл явж байна да. Өнөөдрөөс эхлээд Солонгосоос эхлээд. Ер нь тэгэхээр одоо цаашдаа өөр улс орнууд руу явагдах байх. Тийм. Ер нь бол салхийг хагалж Солонгосоос эхэлж байгаа юм. Тийм, салхийг хагалж байгаа.
Тэгэхээр энэ төслгээд одоо энэ чинь болохоор энэ юу гэж байна энэ дээр те танилцуулган дээр их дэлгүүр юм байна. Байршил нь Яарамгийн нүхтийн аманд байрлаж байгаа. Ер нь бол Яарамгийн төв замаас 200 м-ийн зайтай. Нүхтийн амныхаа нүхтийн замныхаа бол яг төв замынхаа хажууд талд нь байрлаж байгаа. Одоо энд бол манай энэ байршлаас харагдаж байгаа. Зөө. Уул нэг энэ дэлгэцэн дээр ингээ харуулсан бол гоё болох байсан байна. Уул энэ нөгөө дэлгэцтэй юм биш үү те? Харин тий. Орой сая яг нөгөө ажил тараал яг дэлгэцэн. За тэгэхээр юу юм бэ штэ. За байршлаар яармагт. Тэгээ өөрөө болохоор тэрэнд одоо энэ төсөл одоо би өөрөө ямар албан тушаалууд юу? Хувьцаа эзэмшигч нь. Тэгээд хангамж хариуцсан захирлаар ажилладаг. Тэгээд яг нь ер нь бол бас нэг ч гэсэн залуу хүн бас сонсоод аваасаа гэж бодоод мэдээлэлээ түгээгээл явж байна. За тэгээд яг нь камера эргүүлээд за тэгээд нэгийг ярьж хэлээ. Тэгээ. Камерын эргүүлээд ажилтнаас нь танилцсан. Хоёулаа нэгэн цагаан танилцж байгаа юм чинь те. Юу яач. Танилцж байгаа юм чинь сайхан ажлаа сайхан харуулангаа яг ингээ. За би камераас харуулж. За яармаг. Манайх нүхт их дэлгүүр гэдэг төсөл байгаа. Зааж ингээ сайхан тайлбарлаад энэ дээр Яг байршил маань бол энд харагдаж байна. Яарамгийн төв зам маань ингээ харагдаж байна. Яарамгийн төв зам. За. Шүншиг хотхон гэнэ үү? 3 өдөр юу вэ? Одоо яг ер нь бол Улаанбаатар цүлд очсон хүмүүс мэдж байгаа хэл та Яарамгийн замын хойдолд нь Титан центр гэж байгаа. Яг Титан центрийн эсрэг талд нь нөгөө нүхтийн хуучин засмал зам маань явдаг. Энэ нүхтийн засмал замынхаа ертөнцийн зүгээр зүүн талд нь нүхт их дэлгүүр гэдэг барилгын төсөл маань бол эхэлсэн. Одоо суурийн ажил маргааш бид нэр бетон авах гээд ажиллаж байна. Тэгээд ер нь бол Яармаг бүсэд одоо сүүлийн үед 30 мянга гаруй айл өрх амьдарч байна гэсэн статистик тоо баримт байгаа. Тэгээ сүүлийн үед нөгөө нийслэлийн захирагчийн ажлын алба Яармагт байна. Ер нь бол Яармаг ингээд шинэ хотын төв болоод хэлж байгаа. Тэгээд яг энэ ч бол ингээд хүн амын бөөгнөрөл болж шүү. Бас нэг шинэ соёл үүсэж шүү. Шинэ хотын төв үүсэж шүү. Энэ шинэ хотын төв дээр шинэ их дэлгүүр баригдах гэж шүү гэдэг мэдээллүүдийг өнөөдөр ч ингэ өглөөдөө. Тэгээд манай их дэлгүүр болохоор нийтдээ Б1-тэйгээ 9 давхар байгаа. 9 давхар. За. Тий. 9 давхрын төсөл байгаа. Тэгээд давхрынхаараа бас ингээд төлөвлөлттэй. За тэгээд одоо лайваар бас видео явуул гарч дэмээлгүй те яг дэлгэрэнгүй мэдээллийг манай пэйж рүү ороод хүмүүс сонирхож байгаа хүмүүсүүд нь харж болно. Пэйжтэй. Тий, манай пэйж дээр. Тэгвэл юм байна. Найз нь танай пэйжийг би ингээд одоо энэ лайвныхаа дараа бас найзнаас залуу хүмүүс найзынхаа бизнес одоо энэ та бүхнийг те төслийг дэмжиж лайвныхан дээр танай пэйжийг чинь юуг нь оруулаад өгчээ. Тэгэхээр хүмүүс дараа л орчих шүү дээ те. Усны дугааруудын бүгдийг тавиад өгье. Монгол хүн нэгэ бизнес одоо ингээд дэмжинэ. Би Солонгос улсын байлж амьдардаг монголчуудынхаа бизнесийг тэр зам ингээд монголчуудаа ингээд Солонгостой бизнес эрхлэх бас монголчууд байна. Одоо нэг янз бүр одоо жижиг одоо нэг янз бүрийн бизнес шүү дээ. Одоо нэг хоолны газар ажиллуулах, караоке ажиллуулах, одоо Монгол карго олон улс юу ажиллуулах юм те. Тийм хүмүүсийг бас дэмжиж бас аюух явдаг байхгүй уг нь бас. Тэр хүний нутгтэм дэмдэ гэдэг. Тий яг үнэн тий. Тэгээд яг түрүүнд бол хэлсэн л дээ манай төсөл одоо суурин дээрээ явж байгаа гэд тий 27 оны 1-р улирал ашиглалтанд орно. Тэгээд давхрынхын зохион байгуулалт нь бол их дэлгүүр гэдэг утгаараа гэр бүлийн бүх гишүүдэд хурц үйлчлэх ийм концепцтэй байгаа. Тэгээд хамгийн дээд давхартай ивент тоолтой. Тэгээд яг нөгөө би өөрөө ирээд ингээд танилцуулга хийж байгаа нь бас илүү онцлог болж байгаа гэж бодож байгаа. Нөгөө дундын ямар нэгэн зуучлагч байхгүй, дундын ямар нэгэн борлуулагч байхгүй, шинтгэл байхгүйгээр яг ингээд төслийн багаа төлөөллөд би өөрөө болон манай хүмүүсүүд нь гадуур басна танилцуулга хийгээ явж байгаа. Тэгээд бид нар өөрсдөө ингэж зорж ирсэн бас давуу тал болж байгаа гэж бодож байгаа. Тэгээд найдвартай компанид найдвартай үйл хөдлөхөд хөрөнгө оруулахыг хүсэх юм бол тэгээд бидний үйл таалга бол нээлттэй байгаа шүү гэж хэлье. Одоо дэлгэрэнгүй мэдээллүүдийг бол угаасаа танай пэйж рүү ороод хүмүүс авч болно. Тэгээд дээрэс нь Солонгост байгаа хүмүүс зөрүүлээд хүрээд ирсэн болохоор энэ Гүрэн Монгол өнөөдөр таун дээр юу ийс танилцуулга явуулсан юм уу те? Тэгсэн өнөөдөр тийм Гүрэн Монгол онч дээр танилцуулга явсан. Маргааш танилцуулга явах уу?
Маргааш болохоор юу юм бэ? Энэ Солонгост одоо хэдийн хүртэл одоо байж 5 сарын 4 хүртэл байх юм. 4-ийг дуустал байх юм. Тэгээд өнөөдөр бас нөгөө Чонжуу дээр болж байгаа залуучуудын хаврын баяр дээр бас манайхан очиж байгаа. За. Чонжуу дээр болж байгаа хаврын баяр. Маргааш бас нэг ойрхон бүхэн байралтай болох юм байна. Тэгээд нөгөө газар нутаг мутаг гэдэг буруу яриад тэр мэрийг мэдээгүй. Маргааш би ямар нэг лай нөгөө. Манай нэг лай үзэж байгаа Солонгос дээр ихэнх нь яг манай лай үзэж байгаа хүмүүс Солонгост байдаг хүмүүс их үздэг байхгүй акил лайд орж ирдэг. Ер нь дийлэнхээ Солонгост байдаг хүмүүс. Тэгэхээр сонсоод аваасаа гэж бодоо. би нэг яриа альчлах гээд. Тэгээд чигээр сонсогдож байгаа маань яриагаараа. Тэгвэл өнөөдөр би энэ бүхэн барилдааныг ерөөсөө мэдээгүй байхгүй ийм арга хэмжээ болж байгаа. Маргааш болох юм. Маргааш болох юм байна тийм байна. Тэр арга хэмжээнд дээр санаа сурчлагын танилцуулгатайгаа явж төсөл танилцуулах уу? Тий, төслийн багаараа очиж. Тэгээд магадгүй нөгөө Монгол улсад очих боломжгүй тэгээд төлөөнийхөө хүнийг явуулах боломжгүй хүмүүсүүд бид нарыг яг ирсэн дээр нь гэрээгээ байгуулад авч болно. Тэгээ бид нар бас ажиллаж хөдөлмөрлөж байгаа залуучуудаа дэмжиж тэгээ төлбөрийн олон нөхцөлийг санал болгоё гэдээ явж байгаа. За. Тэгэхээр одоо миний ойлгосноор бол ер нь энэ төсөл маань юу маань байршлал яармагт. Тэгээд яг кондамнаасаа эхлээд одоо ингээд явж байгаа юм байна шүү дээ, тий. Судгалтай ажиллаад эхэлсэн гэсэн үг. Судгалтай 14 юугаа бүх юм зангидсан тий. Эхэлсэн тий. Ер нь бол суурийн ажил одоо маргаашаар бетон аваад дуусж байна гэсэн үг. Ер нь барилгачид мэдэндээ суурийн ажил гэдэг бол үндсэн бүтээцийн бараг 50% гэж үздэг. Тэнд хамаг их арматур, ажил, хөлс хүч, бетон ер нь бол ордог. Тэгэхээр суурийн ажлаасаа гараад ирсэн тохиолдолд бол тэгэл давтагдах давхруудыг бол хурдан хугацаанд гүйцэтгэдэг. Би өөрөө 2013 оноос хойш барилгын салбарт байгаа. За. Тэгэхээр одоо жишээлбэл би одоо ингээд Солонгост одоо ингээд алж амьдарч байгаа олон монголчуудын төлөөлөл бас нэг адилхан юм байна шүү дээ. Солонгост ажиллаж байгаа. Тэгээд одоо би Монгол руу очиод ямар нэгэн одоо нэг бизнес эрхлэе ч юм уу те. Одоо би нэг монголчууд ажил хийхээр одоо цалин өсснөөс ахвал хэцүү те монголчууд. Тийм ямар болоод бид энд ирж ажиллаж байгаа вэ те. Тэр ингээд бодож байгаа байхгүй. Одоо Монголд ч ямар нэгэн бизнес эрхлэхээр бүх газар хөлөө одоо нэг эзнээ юугаа болцсон те. Нэг хоолны газар ч маштай байршлууд бүгд эзэнтэй болцсон байгаа ш. Нэг бол амар үнэтэй. Манайс бараг дийлхэргүй 5 өндөр төрөөс үтэй байх гэж боддог байхгүй. За. Тэгээд Монгол руу явъя гэхээр зориг хүрддэг. Над чиг хүмүүс байна те. Тэгдэг яг тэгдэг. Найз нь тэгвэл юу ячи төслийн танилцуулга гоё. Дэлгэрэнгөө яриад үгүй. Өнөөдөр ер нь яг ямар боломжийг олгох гэж танилцуулах гэж ирсэн бэ гэд. Яг нь ер нь бол хөрөнгө оруулалт гэдэг нь өөрөө хөгжлийн эхэн дээр нь одоо яг чиний хэлдгээр те нөгөө байр сууриа олчоогүй байгаа дээр нь монопол болчоогүй байгаа дээр нь хөрөнгө оруулалтаа хийх юм бол илүү ухаалаг хөрөнгө оруулалт гэж боддог. Тэгэх юм бол илүү үн цэнийг бий болгож чаддаг, илүү өгөөжийг бас хүртэж чаддаг. Тэгээд за түрүүнд хэлсэн одоо энэ яармаг бүс болохоор яг шинэ хотын төв болж байгаа. Энэ шинэ хотын төв дээр манай Улаанбаатарчууд чинь бас нөгөө төвжирлийн асуудал ихтэй. Тэгээд төвжирлээс шалтгаалаад зөвхөн яармагтай ажиллаж амьдардаг айл өрхүүд бас олон байна. Тэндээс нөгөө шинэ төсөл хотхон хорооллоос шалтгаалаад бас худалдан авах чадвар дунджаас дээгүүр ийм хүн амын төвлөрөл бий болж байгаа. Үүнийгээ дагаад энд юу дутагдaltaй байгаа вэ гэвэл ажлын байр дутагдaltaй байна. Үйлчилгээ дутагдaltaй байна гэж манай төслийн багийнхан харсан. Тэгээ ер нь бол нэг инженеэр хэлвэл хүн ам нь байгаад байгаа, эрэлтэн байгаад байгаа мөртлөө нийлүүлэлт нь байхгүй. Яг энэ зах зээл дээр бид нэр яг зөв байршлаа олж их дэлгүүрийн төслөө эхлүүлж байгаа. Тэгээд нөхд гэдэг бол өөрөө тэгэл аль эртний л нөхдөжтэй үн цэнэ хадгалдаг тий. Улаанбаатарын бас урдаа барьдаг сайхан байгальтай газар. Энд чинь бас нөгөө нэг сайхан үн цэнтэй байршлыг дагаж үн цэнтэй төсөл бас хэрэгжих зүйтэй гэж үзэж байгаа. Тэгээ бид нэр одоо энийг харуул Монголын анхны 3D LED дэлгэцийг цаанаас надад ч тэгвэл юу яач камерыг ойр төлж байгаа дэргүүлж чадна харуулах. За тий. 3D гэсэн үү те. За. Бид бас нөгөө төслийн багаараа нэг юм үн цэнтэй төслийг бас бий болгоё гэж бодож байгаа. Тэгээд Монголын анхны 3D LED дэлгэцийг гадна талдаа 210 м квадратаар төлөвлөөд саяхан 12 оны өмнө би өөрөө Шинжээнбат руу яваад гэрээгээ хийгээд үйлдвэрийнхээ ажилдаа орцсон байгаа. Мөн дотор лобби танхимдаа 8 м-ийн өндөртэй энэ 3D бас LED дэлгэцийг бас бид нэр төлөвлөөд
бас гэрээ хэлцээрээ хийгдэг төвшөндөө явж байгаа. Ингэснээрээ бид нэр энэ дотроо худалдаа үйлчлэгээ явуулж байгаа бизнес эрхлэгчнэрийнхээ үйл ажиллагааг дэмжих мөн нөгөө аялал жуулчлалыг бас дэмжих төслийн үн цэнийг нэмэгдүүлэхийн даваа талтай гэж харж байгаа. Одоо ингээд ийм гурван дид дэлгэцсэн. Тэгээ гадна талдаа барилуул дотор талдаа бас ингээд. Гадна талдаа тий яг энэ болон дээр ингэж төлөвлөгдөж байгаа. Энэ дээр бас реклам сурталчилгаа реклам сурталчилгаа тэгээд тухайн цаг үеийн баяр ёслолын контент тий одоо ер нь бол мяндуун дээр байдаг дэлгэцний бас нэг Монгол дахь хувилбар нь үүсэж байна л гэсэн үг. За гоё. Тэгээ бид нар бас нөгөө хүн тухтай газараа удаан байдгиймаа гэдэг концепцийг бас барьж байгаа. Тэгээд тухтай газараа удаан байснараа илүү их удаан худалдаа авалтыг ер нь бол их дэлгүүрийн төсөл дээр альва нэгэн худалдааны төсөл дээр бол хийгддэг. За нааш зураглаачгүй болохоор уг нэг зураглаач найзыг гүйсэн чинь дурак чинь тэгээд тэгээд энгийн байхтаа л зүгээр шүү дээ. Харин өөр найз манай найз уулна гэсэн зураглаач игээд би ихгүй. Зураглаач игээд яагаад гэсэн чинь яхаа өнөөдөр амралтын өдөр Солонгост монголчууд өнөөдөр өчтөр юу байсан? Солонгост барилгачдын баяр болсон байхгүй. Тэгээд нэг улаантай өдрөд өчтөрөөс хаваад өнөөдөр ингээд хүмүүс өргөд амарч байгаа. Тэгээд өнөөдөр болохоор юу хүүхдийн баяр бас болж байгаа давхар Солонгосын. Тий 5 сарын 2-ны юм л тий. Тий. Бид нар нөгөө бас зураглаач игээд өгөөч гэсэн чинь энэ найзуудтайгаа амарч байгаа болохоор бас найзуудтайгаа таарч. Уг нь зураглаагаас нь камерын бариад өгөөд яасан чинь найзуудтайгаа таараад ганц хоёр ханжаа игээл юу сэрмэн юм угаасаа чинь маханд орж ийн найзуудтайгаа тий. Тэсээ одоо за тэр яхаа. Шингэсэн тэгээд санаас одоо хоёулаа бас заага ажил төрөл болгоомжтой юм даа. Тийм дээ. Тэгээд асуудаг үзэн юу гэдэг. Найз залуутай юу? Би нөхөртэй. Нөхөртэй. Яа. Гэр дурагч үзээ. За. Зүгээр асууж байхгүй нөө хоёулаа би чамаас бодож байгаа болохоор зүгээр дээ. Ер нь бол чи надаас асууж болно шүү дээ. Тэ найз юу миний өдөр ихнэр тийм найз хүмүүсгүй байхгүй Солонгост ганц би залууд. Ер нь бол нэг сайхан Монголынхоо тэ хазаргүй. Яг хүмүүс ингэдэг. Чи Солонгост нэг гоё яагаад Солонгост 10 жил болсон. Яагаад өнөөдөр Солонгос хүүхэнтэй ч юм уу хүнтэй Солонгос үнтэй гэр бүл болж болохгүй юм бэ гэдэг. Энэ Солонгост бас Солонгос нөхөртэй ч эмэгтэйчүүд байна. Солонгос ихнэртэй залуучууд Солонгост байна. Тэрний адил бас би болохоор айгүй үнзэрхийг хизээш би те нэг юм монголжингоо монгол эмэгтэйгээс суух гэсэн тийм үүдэлтэй явдаг юм баггүй. Тэгээд яг цаг нар нь юм таахгүй л яваад ах шиг байна. Тэр нэг гэрэл замжаагүй байна гэдэг шиг тэгэл. Тэгээд яг одоо болцоо контент төлөвлөсөн явж байгаа. Магадгүй миний энэ болцоо контент эзэн нэгэн цагт нэг өдөр одоо ингээд болцоо 26. Тэгээд 27 28 яг хизээ дуусахыг би таашгүй. Тэр яг тэр нэгэн бисгүй гарч ирсэн цагт энэ болцоо контент дуусна. Тийм ч тийм ойлгомжтой шүү. Чи одоо битээр одоо ингээд ихэд харьлаад би нэг сонирхоод одоо яг цаашдаа гэдэг яг зөв энэ чинь юу шүү. Жишээ татж байгаа шүү жишээ. Чи нөхөртэй гэсэн шүү. Яг тэг явуулаа гэж одоо. Тэгэхээр чи би одоо цаашдаа өөр хүмүүстээ болцоо яваад харцсан дутхгүй үстэй. Тэ? Тэр утгаараа ганц би учраас өнөөдөр болцоо контент магадгүй 10 одоо ингээд одоо би ч одоо өнөөдөр жин тийм зөв. Амьдралынхаа ханыг бас хайгаал явж байгаа дундуур ингээд яг хэлчихээ тэ? Бас яг энэ дотор ч бас ямар ч сайхан Монгол хазаргаа Монголын мөн үзсэн бүсгүйчүүд үзээд юм лээ. Бас магадгүй тэр чинь над руу яадаг байхгүй ингээд чатж чадахгүй ярьж чадахгүй нэг Монголд байдаг ч юм Америк Австралид ч юм уу Японд ч юм мэдэхгүй шүү дээ. Хонжаа шүү би ганц би залууд ингээд яваад байгаа шүү. Чи намайг хизээ зогсоох юм бэ те. Яг ингээд бодит амьд харилцаа гэдэг чинь бас нэг сэтгэл гэдэг чинь өөр шүү бас те. Зөрөгтэй над руу ингээд чатлаач бай. За ингээд уучлаарай. Амьд хэлсэн юу. Тэгээд угаасаа юм болдог цагтаа л болно шүү. Дундуур бас хэлэх гэсэн юм энэ ташрамыг ашиглаад тийм сайхан хацаргаа Монголынхоо гоё бисгүй чамтай учраас ингээд өнөөдөр энэ ширээний наацаа хондоо тулгаа сууж хагаад маш гоё сэтгэл айгуу гоё байна. Ягаад гэвэл би чинь ганц би олон жил Солонгост ингээд ганцаарлаа амьдралаа ч юм уу 10 жил амьдэрсэн үйлдвэрт ажиллаад явсан юм чинь Монгол хүнтэйгээ уулзаад Монгол тэр төсөө эмхтэй хүнтэй бисгүй хүнтэй уулзаа тий. Тэгээ ингээд хондоо тулгаад ингээд суудаг чинь амар гоё ядаж байгаа байхгүй юм чинь бүр. Чи нэг Монголд байдаг гэр бүлээр амьдарч болохоор яг миний тэр дотоод ертөнц мэдрэмжийг сайн яг ингээд ойлгохгүй. Ягаад тэгэхээр би чинь өөрөө бие махбод өөрөө мэдрээд ирсэн болохоор чи болоо чи Монголоос саяхан ирсэн дээрээс нь гэр бүлтэй хүн ч болохоор арай нэг
ганцаардлын тэр амьдрал. Яг чам жоохон баримт юу гэж магадгүй те. Төсөөлөд хэцүү байдаг багтаа л гэж боддог болохоос яг хүн биеэрээ үзчихэж байна. Яг үнэн тийм хэлвэ ах. Тэр намайг надтай адилхан олон монголчууд эрэгтэй гэлтэн эмэгтэйчүүд ч гэсэн солонгостыг надтай адилхан юм өсөндөө баг. Хань жилтэй болох үсэн те. Гэтэл хань жилээ хайж байгаа 5 цаасаа хураанга гэдэг явж байгаа хүмүүсэндөө л баг. Тий. Бага шүү гэж те. За тэгээ гоё шүү. Тэгээд за энэ хан зам дээр гараад ирэх бах уу. Баярлалаа. Ерөөл Батбар шүү бол. За тий. Тэр нэгэн бисгүй хаанагтай байгаа л ах те. Монголд байгаа бол би шууд нисээд очино. Америкт байгаа бол яаж жагаад нисээд очино. Японд байна уу хаана байна те. Нисээд очихсан гэж дотроо бодож өгдөг. За тэр яг үг болж өгөр боллоо. За тэгээд яг нөгөө сая нөгөө 5 цаасаа хураангаараа гэж ярьдаг ба шүү дээ тий. Би яг тэрэн дээр ингээд нэг юм жишээ хэлье л гэж бодож байна л да. Ер нь бол яг Монгол төгрөг одоо ихэвчлэн одоо энэ ч ажиллаж байгаа залуучууд маань ванаар бол хадгалдаг байх гэж бодож байна. Тэгээ Монгол төгрөгөөр Монголдо хэрвээ хадгалдаг болвол тэр нь нөгөө нэг эсэргээрээ нөгөө инфляцийн ханшийн уналтын өртөөд нөгөө нэг төгрөг нь өөрөө үн цэнээ алдаад байдаг. Энэний эсрэг ер нь авдаг хөрөнгө оруулалт нь өөр үйл хөдлөх байдаг. Тэгээд үйл хөдлөх хөрөнгө дотроо одоо орон сууц авах уу, үйлчлэгээний талбай авах уу гэж бодож байгаа хүмүүсүүд бас байж магадгүй. Тэгээд ташрамд гээд дуулгахад ер нь бол орон сууцны төсөл нь өөрөө болвол нэгдүгээр баригдах хугацаа урттай байдаг. Ер нь дунджаар нэг 2 жилийн хугацаанд баригдаж дуустдаг. Үйлчлэгээний талбай худалдааны төвийн төсөл болохоор богино хугацаанд барих боломжтой. Яагаад гэвэл нэг их өндөр биш. Одоо 10 хэдэн давхар биш те. Манай төсөл жишээлбэл ингээл 8 давхар төсөл байж байна. Тэгээд давхараар нь гаргах бид нар бүрэн боломжтой. Яагаад гэвэл айл болгоны нөө инженерийн шийдэл, засал, масал, нойлын өрөөний тогтчл гэдэг ийм үе шатнууд нь арай зөө. Тийм болохоор илүү хурдан хугацаанд баригддаг. Тэгэд эргээд нөгөө хэрвээ энд ажиллаж байгаа хүмүүсүүд маань Монголдо нэг хөрөнгө авчдаг. Тэрийг хэрвээ түрээслэе гэж бодвол орон сууц түрээслэх нь одоо нэг дунджаар Улаанбаатар хотод метр квадрат нь 20,000-аас 40,000 хооронд түрээсэлж байна л да. Байршлаасаа хамаараа, төслөөсөө хамаараа. Харин худалдааны төв бол нэг метр квадрат нь 80-120,000 хооронд түрээслэгдэж байна. Тэгэхээр эргээд нөгөө нэг түрээсийн орлогоосоо хүртэх өгөөж тэгээ дээрэс нь үн цэнэ хадгалах одоо метр квадратын өсөлт эдгээр нь бол илүү зөв зөвтэй нөгөө хөрөнгө оруулалт маань болж байна. Тэгээ энэ талаас бас нөгөө нэг та хэд маань ингээл завгүй ажиллаж хөдөлмөрлөөл явахынхаа хажуугаар цалингаа бас зөв зөвлөлд хөрөнгө оруулдаг байгаасаа гэж бас хүсээд нэг ч гэсэн хүнд бас заавал манай төсөл гэж санал болгох нь албагүй. Гэхдээ хаана юунд хөрөнгө оруулах вэ? Ер нь одоо пассив орлого гэж юу вэ? Тэ нэмэлт орлого гэж яаж олох ёстой вэ гэдээ бас залуучууд маань одоо энэ дүүнер маань ингээд бодож байгаасаа л гэж бодоод явж байна да. Зөв зөв. Тэгээ ер нь бол түрүүний ярьсан би ч одоо түрүү ярьсан ч те Монголд одоо очиод одоо ямар нэгэн бизнес эрхлэлт юм гэхээр одоо юу эрхлэх үгээд юм. Тэгэхээр яг юм биш танах болохоор одоо би одоо Монголд одоо жишээлбэл одоо янз бүрийн үйлчлэгээний газрууд байдаг чи 10 жилийн өмнө Солонгост ирсэн болохоос одоо Монголд одоо 10 жилийн хугацаанд бас нэлээд өөрчлөгдсөн байна. Орчоогүй 10 жил болцсон уу тий? Ерөөсөө Монголд хот байх Монголд улс оронд ерөөсөө очиод 16 он Солонгост 4 сард ирэл тэрнээс хойш Монголын хэлийг нэг ч одоо намайг одоо Солонгост анх ирж байгаа нэг яг яарам нэг буян тухай гэлүү те тэнд чинь нэг сонсны бодол чинь байсан шүү дээ. Одоо ч болохоор нүүгээд өөр тийш очсон юм шүү те. Чингис хаан гэсэн сонны бодол. Төвшин өндөд очсон маа. Тийшээ. Яран тэнд байсан шүү дээ буян тухай гэдэг. Тэндээс нисч явж байсан болохоор сайн бод ерөөсөө төсөөрчөөд байгаа хгүй мэдэхгүй одоо Монголд ямар. Одоо чамд яг ирж явах үед наашаа ирж явах үед бол ярамгийн дэнж тэр чигээр хоосон байсан. Тий, ярамч ерөөсөө айгүй тийм хоосон тал юм. Тийм тал байсан. Тэгээ 2013 онд үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн буян тухай нэг төсөл дээр яг ажиллаж исэн. Тэгэхэд бол ярмаг байтугай нисэх ер нь хол зайтай газар байсан. Тэгэл одоо тэгэл хот бол баруун урагшаага нэлээд тэлж байгаа. Тэрнээс газар зүйн онцлогтой холбоотой юм билэ. Яг ингээ хүн ам суурших боломжтой газар зүйн онцлог нь бол баруун урагшаа хөшөө өндөд тал руугаа. Тэгэхээр ингээ яармаг руугаа илүү тэлээд байгаа. Зүүн тишгээ болохоор нөгөө налах тишээ цэвдэгтэй болохоор яг тийж хүн ам сууршихаар
төлөлт бол хийгдэхгүй хотын төлөвлөлт нь. Манайс нь ашигтай сэргээч. Тэгээ яг ерөөхдөө ингээ шудраг одоо яг national actor одоо тэгээд юу хүн шүү бас нэг актер дээд боловсролтой ч юм уу тийм ээ. Тэгээ яриа өөрөө бас нэг тийм их замбраатай зэгцтэй яриад байдаг хүн биш. Яг зөв өөрийнхөө л толгойд орсноор амаараа дамжуулаад ингээ шууд сэтгэл зүйн үгээр л ингээ ярьдаг хүн байхгүй. Тийм ухаалаг хүмүүс айгуу тийм зэгцтэй ярьдаг хүн биш. Замбрааг ярьж магадгүй уучлаарай за. Тэгээ юм байгаа. Яг би хэрвээ би төрүүлээ шүү дээ. Бизнес хэрэглээгээд Монголд ч юу хийхүүгээд эндээс бид нар ч очиж чадахгүй зориг хүрхгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр яг танаа дээр болох чинь лангуу одоо шил Монголд нөр одоо Саандаа Плаза ч юм уу хүн болон мэдээж наран дуулзах мах гэдэг. Саандаа Плаза тэгэхээр тэр хүмүүс чинь Саандаа ч нэрээ бас лангуунуудаа худалдсан байдаг те газруудаа доторх нөр түрээслийн зарим нь болохоор түрээслээд байж байгаа те. Гэхдээ тэр чинь амар үдтэй гэдэг. Тэгэхээр танах эн чинь дэлгүүрийн юу ч юм болохоор бас ингээд би одоо ингээд танаад одоо за энд би дэлгүүрд одоо юм юу лангуутай болёо гэх юм бол түрээслэхгүйгээр шууд одоо нэг яг тэр хэсгийг би хувийн өмчөө болгож авах гэж ойлгож мөн үү? Хувийн миний яг хувийн өмчөө. Яг миний орон сууц байртай адилхан. Одоо ор дээр би Монгол Улаанбаатар хотод нэг ямар нэгэн хотгоны байр аваад нэг 2 байр авлаа. Ор дээр нь гээд миний одоо Чулуунсгийн алтан сүгүүд Атигийн нэр дээр гээд ор дээр гараад ирдэг шүү дээ. Тэрийгээ би ламба миний хөрөнгө юм чинь тэрийгээ зарж борлуулж болно ирхэн. Тэрүүгээрээ барьцаалаад зээл авсан ч болдог би. Зөв. Тэгж болох гэсэн үг үү? Тэр яг тэр чинь худалдааны төвийн талбай үйл хөдлөлийн гэрчлэлээ гарна. Тэр байтугай одоо манайхтай захиалгын гэрээ хийцсэний хойш шууд тэр маань бол захиран зарцуулж болохоор бусдад худалдаж болохоор хөрөнгө болно. Одоо нөгөө үйл хөдлөлийн гэрчлэлээ гарахаас өмнө захиалгын эрх шилжүүлэх гэрээг нотариот дээр очиж хийгээд тэгээд шууд одоо ашиглалтанд орохоос өмнө ч гэсэндээ захиран зарцуулж болно. Адилхан үйл хөдлөх хөрөнгө байлгүй яг бүр илүү үн цэнтэй. Тэгэхээр би Монголд очиод одоо над шиг магадгүй олон залуучууд байгаа бизнес хэрэгтэй яхаа энд Солонгост байгаа монголчууд бол эндээс Монгол руу гоо сайхны бараа бүтээгдэхүүн оруулах ч юм уу янз бүрийн эндээс нэг бас нэг гаргалгаа юм олцсон хүмүүс байгаа даа шүү дээ. Монгол руу очивол лангуу ажиллах гэхээр хаана ямар байрлал дээр ямар лангуу ажиллах вэ яах вэ гэдээ бодож байгаа хүмүүс энд байгаа шүү дээ. Тэгвэл жишээлбэл би одоо одоо гоо сайхны барааны бүтээгдэхүүн Монгол руу оруулъя. Тэгэх юм бол танад одоо яг энэ дээр би нэг лангуугаа худалдаад авчвал бид эндээ бараа бүтээгдэхүүнээ борлуулаад зараад Монголд байгаа манай би яг эндээс нэг бараа бүтээгдэхүүнээ Монгол руу явуулахад энэ дэлгүүрөө босоод одоо дуусны дараа тий манай одоо гэр бүлийн хин нэг гişин одоо би их нэртэй бол манай их нэр ч юм уу тэнд одоо миний Солонгосоос явуулсан барааг лангуун дээрээ зараад тэндээ бас давхар миний гэр бүлийн орлого өсөд явж байгаа гэсэн үг шүү дээ тий. Зөв. Ер нь бол одоо жишээлбэл энд манай ингээд давхрын зохион байгуулалтууд байна л да. Нэг давхарт юу энэ тэгээ давхартай квадрат метрүүд нь одоо үнэлгээ нь өөр байх уу? Нэг давхар нь Улаанбаатар шалтгаан байгаа юу? Нэг давхар нь Улаанбаатарт одоо манай төсөл дээр зарагдж байгаа нь 7,500-аар метр квадрат зарагдж байгаа. Харин Солонгост байгаа монголчуудад зориулаад энэ ивэнтийн хугацаанд 1 саяар бага буюу 6,500-аар зарж байгаа. Энэ нэгдүгээр давхар нь болохоор кофе шоп, үнэт идэл гоо сайхан гэсэн юм зоон байх юм. Тэгээ бүгдээрээ ингээд талбайн зохион байгуулалтаараа метр квадратаар хуваагдсан. Энэ од байгаанууд нь болохоор зарагдсан талбайнууд, одгуунууд нь болохоор одоо тэгээд эзний хүлээгээд байж байгаа гэсэн үг тий. Тэгээд 2 болон 3 давхар нь болохоор бэлэн хувцас фэшн зон байх юм. Тэгээд нэг давхраас бусад давхрууд нь 5 метр квадрат нь 5,500,000-аар Солонгос улсад худалдаж байна. Одоо Монголд бол манай төслийн борлуулалтын албан дээр 6,500,000-аар борлуулагдаж байгаа. За тэгээ 2 3 давхар нь ингээд бэлэн хувцас фэшн зон. 4 давхар нь үндэсний үйлдвэрлэл, 5 давхар нь хүүхдийн зон ах юм. Хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд зориулсан худалдаа эдгээр явагдана. Ингээд яг зураг төслийн байгууллагаас гаргасан хуваалтуудынхаа үндэслэлээд метр квадратуудыг нь бүгдийг зоогоод өгсөн байгаа. Төлөвлөлтөн дээрээс үндэслээд тэгээ 6 дугаар давхар нь болохоор офис сургалтын төв, 7 давхар нь ресторан, хоолны газар, 8 давхар нь болохоор ивент хоол гэж ингэж байна. Тэгээ манай Яармагт чинь ивент хоол байхгүй. Тэгээд бид нар яг энэ ивент хоолдод зориулаад 7 метрийн өндөртэй багамгүй 800-аас 1000 өнийг хүлээн авах хүчин чадалтай энэ ивент хоолыг төлөвлөсөн баг. Тэгээд яг ингээд төлөвлөлтөд явж байгаа учир нь болохоор энэ өөрөө их дэлгүүрийн төсөл болохоор их дэлгүүрийнхаа стандарт шаардлагад бас нийцэх үец худалдаа үйлчлэгийг явагдах хэрэгтэй болж байгаа.
Тэгэхээр яг хуу энэ худалдаж авж байгаа үйл хөдлөлийн эзэд маань өөрсдөө яг брендийн бараа тий их дэлгүүрт худалдаж болохоор брендийг худалддаг бол энэ ч нэ бол худалдаа үйлчлэгийг явуулж болно. А хэрвээ бас тэр тийм үйлчлэгийг явуулахгүй байгаад тий одоо жишээлбэл чи нэг талбай авчаад би Монгол явахаасаа бас арай болоогүй байна. Энэ хөдлөх одоо энэ үйл хөдлөх хөрөнгө маань хэн захиран зарцуулах вэ гэдэг асуудал гарч иж болно шүү дээ. Тэгэх юм бол манай төслийн багийнхан энэнийг барьчаад үйл хөдлөхөө одоо энэ их дэлгүүрээ барьчаад шууд яваад өгөхгүй. Бид нэр өөрсдөө ашиглалтаа хариуцна. Даа ялангуяа энэ гадаадд байгаа монголчуудаа тэг хөрөнгө оруулагч нартай зориулаад түрээсийнх нь менежментийн үйл ажиллагааг нас хариуцаад өгнө. Хэрэг хүсвэл гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүтээ бид нар өөрсдөө түрээсийн менежментийг болон ашиглалтын менежментийг хариуцснараа илүү нөгөө их дэлгүүрийнхаа стандартыг бий болгоно. Тэр стандарт маань хэрэгжээд байх тусмаа илүү олон нөгөө худалдаа авагч нар бас итгэж найдаж их дэлгүүрээр мань үйлчлүүлдэг болно гэсэн. Тэгээ бид нар бас нэгдсэн маркетингаас өөрсдөө хариуцж авч явж байгаа. Тэгэхээр заавал заах энд одоо ингээд танаад дээр энэ төсөл дээр тухайн одоо тэр квадрат объектод юу газар аваад тэрийг хүн бол тэр хувийн өөрийнх нь хөрөнгө одоо хөрөнгө болчихвол тэрийг түрээслэн үү өөрөө ажиллуулна уу тэр бол тэр хүний одоо мэдлийн болох нь шүү дээ. Тэр бол ойлгомжтой. Окей. Гэхдээ одоо явуулж байгаа эрхэлж байгаа үйл ажиллагаанаас манай дотоод стандартаас нийцгэл хэрэгтэй. Тийм болохоор бид нар бас нөгөө талбай худалдаж авч байгаа хүмүүстэй анханасаа бас нөгөө цензүүртэйгээр хандаад тий яг ямар зорилгоор талбай авах вэ? Хөрөнгө оруулалтын зорилгоор уу эсвэл одоо брендийн хувьтас цаг үнэт идэл зарах гэж гин үү гэдгээс нь шалтгаалж бас ингээд саналуудад тавьж байгаа. Тэр яг юунд нэг нийцж авил тэгээ төрөслөө тавьж байгаа. Хэрвээ одоо зүгээр та нар өөрсдөө ингээд цаашаа аваа явчихаа би энэ талбайгаа эзэмшдэг байя. Түрээсийн үйлчлэгээ болон ашиглалтын менежмент аваа явчихаа гэвэл бас болно. Зөв. Тэгэхээр одоо Монголд одоо хамгийн том Монголд одоо миний мэдхий одоо их дэлгүүр гэж байна те. Тий бас их дэлгүүр аа. Тий том их дэлгүүр. Тэгэхээр Монгол одоо өөр бас том дэлгүүрүүд Улаанбаатар их дэлгүүр гэж яддаг лөө. Улаанбаатар байгаад 4 зам руу ингээд яг 4 зам тал руу явж байгаа нэг хойш харсан нэг дэлгүүрүүд те. Тэр том дэлгүүр байна. Улаанбаатар танаач одоо хэдхэн болж байгаа юм Монголдоо. Тий яг нөгөө их дэлгүүр гэж нэрлэх нь Монголдоо өөрөө бас нөгөө стандарт яг юм тогтооцсон юм байхгүй байгаа. Тэгэхээр өшөө их дэлгүүр гэж нэрлсэн төслүүд бас байдаг л да. Тэгээл бас өндөр зэрэглэлийнх байна, янз бүр байгаа. Тэгээд тухайн төслөө авч явж байгаа байгууллага нь өөрсдөө хэрхэн яаж стандартжуулах вэ? Өөрсдөө яг ямар үн цэнийг бий болгох вэ гэдгээсээ л ер нь бол шалтгаалж байгаа. Тэгээ бидний өөрөө бол үн цэнтэй бүхнийг танд ойртуулав гэд. Ер нь яармгийнхан да зориулаад яармагтаа нэг их дэлгүүртэй тий цаг хөгжилтэй сайхан цагийг өнгөрүүлдэг. Тэгээд энэ дотор бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд маань ч бас өгөөчтэй айл талаасаа бас байгаасаа гэж бодоод инженерийнхаа шийдлийг ч гэсэндээ бас шинэлэг байлгаж байна. Гадна талдаа ч гэсэн бас үн цэнээ нэмжлэг дэлгэцээ хийж байна. Тэгээд дээрэс нь бас үйл ажиллагаагаа өөрсдөө бас стандартаа хангаж явна гэж явж байна. Хүмүүст бас нэг юм бодол байдаг шүү дээ. Одоо ингээд шулуухан яхах те. За яг энэ төслөл ингээд яг ингээд ярьж байгаа шиг зураг төслөг харагдж байгаа шиг бичлэг ингээд юу хүмүүс бол гоё сайхан харагдаж байна. Яг ингээд мэдээж цаг үе те ингээд яг тусам одоо мэдээж энэ үл хөдлөх хөрөнгө гэдэг ч юм мэдээж цаг үе дотор л чулуу болж босоорч ирсэн тэгээд чулуу болно те. Наадах нь одоо жишээлбэл би яг амьдрал бас нэг Монгол байхдаа тэр нэг юуны цайз 16-гийн тэнд ямар зах вэ? Нэг тэнд захт нэг юм хүнсний нэг зах нэгдсэн юм. Одоо би нэрийг санахгүй. Тэгэхэд тэнд би нэг юм жижигхэн лангу авч ирсэн байхгүй. Түрээс худалдаж биш зүгээр нэг түрээслэгчээр. Тэгээ би яг тэнд лангу авчаад тэгээд яг нэг жижигхэн хүүхдэд одоо нэг хичээлийн хэрэгслээд бичиг хэргийн хэрэгслүүд оруулж тэндээс нэг хямдхан газраас нь авч тэнд нэг жоохон зардчихсэн. Тэгээд сүүлдээ тухайн үед шинэ нэгдсэн шинэ байгуулагдсан газар учраас нэг хүн хөдөлгөөн жоохон багтаа тэгээд нэг жоохон ашиг орлого жоохон тиймэрхүү бараг түрээсээ төл чадаагүй байж чадлаа түрээс нь сарын юу ороод ирэх юм те. Тэгээд нэг л амьдралын бас нэг юмнаас болоод юм тэр газар би өөр хүнд одоо өчөхгүй болцсон байхгүй. Тэгсэн чинь сүүлд нь цаг хугацааны аясаар
Тэн чи хүн болгон мэддэг болоод, ордог болоод, орлого нэгсээд миний нэг бид хэдэн амар харамсдаг байхгүй. Би хэрвээ тэр лангуугаа би ажиллаж байсан бол Солонгост ирэхгүй байх ёстой байхаар байсан юм бил. Тэгээд миний дараа тэр лангууг авсан хүн бол өстой хүмүүс аягүй их мэддэг болсон. Энэ шинэ газар нэгдсэн гэдэг битүү хүнтэй. Одоо тэр бол би тэр үед өстой амар азтай орж ирсэн. Өөрөө би тавилга нэг лангууныхаа нэг тавир мавир бүх ширээнүүдээ ингээ өөрөө очоод найзтайгаа очоод хийгээл те. Тэр өөрөөсөө нэг лангуугаа ингээд бүтээдэг юм лээ шүү дээ хийн те. Тэгээ би ч одоо энэ дээр номоонуудаа тавин дээр ингээд тэрийгэ тавин ингээд тавируудаа бэлдээ ширээ санал мал бүх юм өөрөө гараараа хийгээл. Тэгээ тэр сайхан лангуугаа тухайн үед жоохон ингээд те орлого жоохон тиймэрхүү ангууд хүнд өгсөн чинь нөгөө хүн одоо бол айгүй бүүст янзын гоё болсон битүү хүнтэй хөлөвлөө ихтэй. Тийм мэт юм лээ. Тэр хөлөвлөө магадгүй одоо эн чинь бол бас нэг тийм болох те юутэй байх. Гэхдээ бас ийм бодлоо байхгүй. Хэрвээ шүү дээ одоо хүмүүс одоо ингэ мэдээж гоё сагнаал мөрөөдөн шүү дээ. Сая бизнестэй болон гоё дэлгүүр дээр ийм гоё орчинтой, ийм гоё газар ингэ бизнес эрхлээд ингэ явна. Тэнгүүд одоо эн чинь сураасаа баригдаж байна те. Яс ингэ шудраг ингэ яг ингэ олон монголчуудаар төлөвлөсөн чинь шудраг байж байна те. Сураасаа барилга одоо баригдаж байна. Хүмүүс одоо танаа за төслөө чинь танилцаа та нар ингээ маркетс одоо бүх юм ингээ танилцуулж шүү дээ. Манайх одоо тэд сараас одоо ийм төсөл ингээ явж байгаа ийм квадрат мэдэн тэд ингээ те. Одоо магадгүй лайн дээр яриаг олон зүйлүүдийг хараад танилцуулж ингээ яах л та. Тэгэнгүүт одоо ихтэй гэрэг юм те тэр хүн. Урьдчилгаа тодорхой хэмжээнд бас өгөхгүй л үү те урьдчилгаа. За урьдчилгаагаа өглөө гэрээгээ хэлээ гэрэг ханаатай хэлээ. Танаас одоо тэд нь одоо ч 5 сараа одоо өнөөдөр ихэд одоо 2 юм те. Суурасаа 50 суур нь одоо бетон цэцгэлтэй ажил хийж байгаа гэж штэ. Тэгэнгүүт одоо яг та нарын төлөлгөөгөөр болохоор 27 оны 1-р улирал ашиг. 27 оны 1-р улирал ашиглалт орно гэж төлөвлөсөн байдаг тий. Тэгээ тэрэн дээр нь зарим хүмүүс нэг яаж штэ. Хашиг юм байгаа дээ штэ. Байрны захиалга солонгос төв монголчууд ч бас байрны захиалга өгсөн, янз бүрийн хотхон энэ дээр захиалга өгсөн, мөнгө урьдчилаад өгсөн 10% 30% өгсөн. Тэгээд лиз ингээд төлөөд ингээд явжсэн чинь нөгөө байшинд ашиглалтыг цагаа тулсан ч ашиглалтанд ороогүй. Ийм эрсдэл байх вэ гэж хүмүүсээс айжиж бас ашигладаг. Урдны компаниуд урдны найдваргүй барилгын компани корпорациуд ч юм уу хүмүүсийг гэдэг хохирооцсон асуудлууд байдаг шүү дээ. Тэр энэ дээр одоо нэг хүмүүс жоохон манайхаж аюу тийм за ингээд уулын гоё төсөл байна. Тэгин гिचгээр яг цаг тухайн үед нүүд өснө яах барилгын баригдахгүй бол яана ч юм уу те эн чинь яаж ажиллаж яаж энэ 5 сасыг гэдэг хураах гэж ядар зүдэрж энэ мөнгийг олж байгаа лээ те. Хайрын шүү дээ. Тэгэд ингээд яг ашиглаж байгаа хүмүүс байгаа бах. Нэс ингээд шудраг шууд ингээд асууж байгаа за. Энэ дээр одоо тийм баталгаа ч юм уу бид нар яаж итгэж те. Нэгдүгээрт бол манайх одоо Монгол улсад бүртгэлтэй барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй ингээд компани байгаа. Хоёрдугаарт гэвэл яг одоо тэр компаниг нь хувь эзэмшдэг захирал нь те өөрөө ирээд гэрээ хийдэг төсөл одоо Солонгост ирээд хийлээ гэж би бол сонсоогүй. Итгэл үнэмшлийг нэгдүгээрт бас нөгөө төрүүлэхийн тулд яг одоо би өөрөө бол ирээд ингээ манай төслийн багийнхан гадар танилцуулаад явж байгаа. Тий бас нөгөөтөөгөр бол нөгөө дундын одоо манай нэг найз тохиолдсон явдал байна л да. Бас нөгөө өмнөх туршлагыг нь харж байгаа за эдний дараагийн төсөл юм байна. Энд нь одоо орон сууц авчия гэд анх нөгөө борлуулагчтайгаа ярьж байгаа захиалга хийсэн. Дараа нь Монголд ирээд нөгөө борлуулагчаа хайгаад болоогүй. Тэгээд нөгөө төсөл гүйцэтгэсэн компанитайгаа жоохон үйл ажиллагаа зөвлөсөн. Борлуулагчаа хайгаад болоогүй. Тэгээд тэр үедээ миний нөгөө нэг итгэж найдаж захиалга өгсөн хүмүүс маань хайцсан бол тоо гэд би хайгаад олсонгүй гэж надад бас ярьж ирсэн. Гэтэл одоо жишээлбэл би яг өөрөө нүүр тулаад хүмүүстэй мэдээлэл өгөөд эндээ ингээд гэрээгээ хийж яхад би энэ төслөөс бол өөрөө холдохгүй. Яагаад вэ гэвэл энэ миний хувь орсон компани явж байгаа. Би өөрөө бас хангамжийг нь хариуцсан явж байгаа. Хангамж хариуцсан захирал нь. Тэгээд шууд компанитайгаа гэрээ хийж байгаа. Ямар нэгэн агентаар дамжаагүйгээр. Тэгэхээр одоо тэгээ дээрээс нь бас нөгөө гэрээний хариуцлага гэж байна. Бас бид нар ч хуультай орно ажиллаж амьдарч байгаа хүмүүстэй. Тэгээд бас сүүлийн үед улсын бүртгэл дээр нүүл хөдөлгөөний улсын бүртгэл дээр захиалгын гэрээг бас бүртгэлжүүлдэг болсон байлээ. Манай байгууллага бас тэр улсын бүртгэл дээр нөгөө захиалгын гэрээнүүдийг бүртгүүлъя гэдэг бас үйл явц дээр явагдаж байгаа. Тэгэхээр илүү нөгөө одоо ингээд нэг метр одоо зарим нэг төслүүд тийм сонсогддог л доо одоо нэг ингээд байрыг олон хүнд зарчиж гинэ олон хохирогчтой болж гинэ гэл тий давхарцсан тийм давхардаж гинэ гэл тий одоо тэр эрсдлээс бид нар ч гэсэн
хамгаалахын тулд тий ихтгэл үнэмшлээ олгохын тулд тэгээд дээрэс нь угаасаа нөгөө миний хувьд манай төслийн банкны хувьд ер нь гэхдээ карма гэж байдэн штэ. Хүн ер нь юу хийсэн тэр тарьсан тэрийг хураадаг тий. Тэгэхээр бид нар бол яаж ч байсан гэсэн тийм лойврын юм бол хийхгүй. Тэгээд одоо жишээлбэл энэ 1.23 гэдэг талбайг хүн худалдаж авлаа гэхэд улсын бүртгэл бүртгүүлж болно. Бас нотрот дээр бүртгэхэд манай нөгөө улсын нотрот чинь яг QR-тай бүгдээрээ цахимждаг болцоо. Одоо энэ талбайн гэрээ дахиж өөр газар хийгдэхгүй нотрот дээр жишээлбэл одоо эн чинь хийгдсэн байж тээ гэж шууд аль нэг нотрот дээр нь очихдан гараад ирнэ. Гэх мэтчлэнгээр тэгээд хугацаанд ашиглалтанд орохгүй бол бид нар бас хариуцлага хүлээгээд алдан ингээд оруулаад өгсөн байгаа гэрэн дээрээ. Тэгэл бүх юм л хуулийн дагуу явж байгаа да. Тэгээд тийм байна. Мэдээж хэрэг тий яжлаараа нөгөө нэг төгрөгч гэсэн 100000 төгрөгч гэсэн хүнд чинь мөнгө шүү дээ. Хүний хөлс хүч орсон мөнгө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг бид нар бас хайрлаж нандинаж энэ төслөө хэрэгжүүлэн. Тэгээ манай компанийн хувьд бас нэг даваа тал нь одоо яг энэ нүхт их дэлгүүрийн төсөл дээр 100% анхаарсан. Өөр төсөл хэрэгжүүлээгүй. Одоо чи жишээлбэл талбай аваад гэрээ хийгээд урьдчилгаа мөнгөө хийлээ гэхэд яг энэ нүхт их дэлгүүрээ зарцуулагдана. Тэгэхээр чи компани чинь нэр Skyline Pro гэдэг компани байна. Тэгээд тэр нь болохоор одоо олон төсөлтэй байгаа байгууллагуудыг харахаар ингээд жоохон мөнгө нь хуваарлагдаад идэг. Одоо ингээл худалдааны төвөөс нь худалдаж авч байгаа чи орон сууцныхаа төсөл рүүгээ хийчдэг тий нэг газараа доголдож байгаа юм руугаа хийчдэг за нөгөө хөөс шилжүүлнэ гэдэг тий гэтэл манад бол тэгээд ах юм байхгүй шууд 100% энэ төсөл дээрээ бүх анхаарал бүх нөөц болцоо хөрөнгө сэтгэл зүй бүх юм эндээ зориулсан тий залуу хүмүүсүүд яг нөгөө за ер нь бол окей яг би наас нэг гэж асууж байгаа байхгүй наасаа би тэгээд одоо өөртөө чи одоо ингээд өнөөдөр ахи болцоо орон зайг хоёулаа оролцоод ингээд сууж байна царай төрөх одоо энэ олон монголчууд эзэрч чамд матхааргүй царай бичигдчихлээ шүү дээ чинь. Тэгэхээр энэ төслөөр айгууд ийм нөлөө бүх ийм хүн ингээд одоо өөрөө ингээд юм танилцуулаад гардуулаад ингээд явж штэ тий. Айгуу зөрөгтэй бас ич санаа зовоод тахгүй шууд энэ нэг монтажлаа тавьдаг бичлэг биш тий. Эдит хийдэг. Энэ чинь лайв гэдэг чинь шууд орон зай. Одоо яг энэ цаг үед одоо хэдэн цаг болж яг энэ цаг үед өнөөдөр Америк, Австрали, Монголоос ч юм уу хүмүүс бид яг энэ цаг үед хийж байгаа. Яагаад гэвэл найзандаа бас нэг юм нэмэл чи нөгөө би өөрийнхөө хийж байгаа юмдаа 100% итгэл төгс байгаа. Тийм болохоор одоо надад нөгөө минь монтажлаад авах тий одоо засаж залруулаад оо яана би ингэж хэлэхгүй байх байсан штэ гэж ингэж санаа зовоод байх юм бол байхгүй. Тэгэхээр яг өөрөө нөгөө нэг 100% итгэлтэй байгаа болохоор л өөрийн чинь болзооны урилгыг бас хүлээж авлаа л да. За баярлалаа. Тэгээд би бас бодож байлаа. Бас Аки болзоонд яг би чинь монголчуудаа таньж байгаа монголчуудаа бизнес эрхэлж байгаа монголчууд гоцоо бүсгүүд манай бүсгүүд ихтэй мундаг юм аа. Дандаа энэ солонгос нэг би анзаараад одоо чи бодлоо 26 хүртлийн контент явуулсан байна. Өөр болохоор одоо 26 дахь контент үүсгэж. Тэгэхээр 20 өмнөх бүх эмэгтэйчүүд дандаа гоцоо эмэгтэйчүүд дандаа бизнес эрхэлж байна. Эмэгтэйчүүдийн солонгос шиг даан бас ингэ ажиллаж янз бүрийн хинхэн дандаа энэ 26 жил дандаа эмэгтэйчүүд шүү дээ. Тэгээ ингэ бодохоор яг эмэгтэйч хүмүүс байгаа л да. Мундаг ард нь бас мундаг монгол сайхан залуучууд байгаа. Гэтэ ер нь бол эмэгтэйчүүд их мундаг явж идэг юм дээ лээ. Тэгэл хараад тахт. Тэгээ би ингэж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр энэ контентэнд одоо чи ямар нэгэн байдлаар одоо гээд ичээж юм яг би ингээд одоо нүүр амаа царайгаа гаргахгүй те тэрний ард одоо энэ байгууллага энэний ард одоо эзэн хин байгаа мэддэхгүй тийм харанхуу энийг очиж мөнгөө өгөөд харанхуу ингээ гэрээ хийх хүн гэдэг бол бас зүгээр менежер ч юм уу янз бүрийн хүмүүс нэг ингээл хүмүүс нэг маркетинг юунаар танилцуулаад ингээд яг захирлан гэдэг хүн ямар хүн ч юм уу нэг бол яг энэ дээр яг гол дэд юу хүмүүс ямар хүмүүс гэдэг мэддэхгүй хүмүүс бол бас эргэлзээтэй бас хэцүү шүү дээ тэр хүмүүс байдаг баг. Тэгэхэд өөрөө бол одоо бас энэ дээр ч нэлээ яг ийм хүн байна. Хүмүүсэнтэй өөрөө ярианаас нэг ус ойлгосон байлгүй би ойлголоо. Тэгэхэд миний Аки болзоо 26-ад ийм нүүрнүүдээ ил тод гаргаад ийм зөрөгтэй тэгээд ийм энэ яагаад ингэж байгаа гэхээр энэ түрүү ярьсан байлаа. Монтажлах боломжгүй учраас шууд лайв. Чиний өнөөдөр яриан дээр нэрэ түрүү чийлдэг яана бид нар ярих хэрэггүй байсан штэ гэсэн шиг өнөөдөр зүгээр л яг өөрөөр ярьж байгаа чинь хүн болго яг эдгээр уцны цанаас л энэ хүмүүс үзэж байгаа болохоос яг энэ хажууд энэ 100 хүмүүс яг энэ хажууд байгаа юм шигээр л сонсож байгаа шүү дээ яг энэ чидэр үйлдэл бүх юм. Одоо энэ хондог толгой зан ганц толгой. Бүгдийн яг энэ цаг үед одоо энэ хүмүүс за сонсож байгаа хүмүүс үзэж байгаа хүмүүстээ орой мэндийг хүргэе баярлаа. Бас хүн болгоны энэ нэг итгэл үнэмшил төрөөд байгаа байхгүй юу? Чамаа ингээ шууд лайвнд тэгээ зөрөгтэйгээр оролцоод энэ төслөө танилцуулаад хэрвээ би түрүү асуусан шүү дээ. Ямар нэг юм бол те энэ төсөл одоо кондамнаасаа баригдаад эхэлж байна.
яг заасан хугацаанд баригдахгүй ч юм уу. Тэгээ ер нь янз бүрийн ингээд асуудал болох юм бол одоо хүмүүс жоохон хаширлж байгаа тий. Тэгээд ингээд хүмүүс хохирооц хүмүүс өндөө байдаг болохоор би бас ингээд магадгүй ингээд бас яаж байгаа байхгүй. Олон монголчууд магадгүй яг миний лайв үзээд нэгжсэн монгол хүн тий. Та нар гэрээ байгуулъя. Акигийн лайв үзээд эндээс чинь ингээд би бас нэг лангуутай юутай бол хөл юм хөрөнгөтэй юутай болъё гэдэг ингээд гэрээ байгуулъя гэдэг. Сүүлд нь хэрвээ янз бүрийн болох бол тэр хүмүүс тий. Акигийн лайв үзэл акигаас баг л бас ингэхгүй гэхээс бас тий. Зөв. Тэглүү яах вэ? Тий. Ер нь бол ингээл өөрөө ч том мэдээллийг ирсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр ч бас айл талдаа хариуцлагатай байх хэрэгтэй тий. Тэгэхээр би өнөөдөр зүгээр л сурчлагын хийж өгч байгаа сурчлагын маркетинг учраас гэдэг утгаар ч юм уу одоо танаа байгууллагаас би нэг сурчлагын мөнгө аваа ч юм уу. Тэгээд энэ байрлал нь баригдана уу, байна уу, яана уу, энэ үү гэл хамаагүй нэг би сурчлаад нэг энд тэгээд тороод яваад байвал байж болно те. Гэтэ тэгмээргүй байх байж тээ. Юм үнэн байх хэрэгтэй, зөв байх хэрэгтэй те. Яг өнөөдөр бид нар чинь бид нар өөрсдөө хэлсэн шүү дээ. Би Солонгост одоо ажиллаж байгаа. Монгол руу ингээд явах гэхэд над шиг Монголд очих чадахгүй ингээд очиод яг юу юу гэдгээ гаццсан монголчууд байгаа даа шүү дээ. Тэгэхээр эндээ ажиллаж ирсэн арай жоох ашигтай байгаа даа шүү дээ. Эндээ ажиллаж юус мөнгө хурааж. Тэгээ мөнгөө юусэн хурааж боломжоор те. Тэгээ яг харамсалтай цаг хугацаа өнгөрөөд би махбод чинь нас явж гин ороод руу удаж гин ядарч штэ чи бас Монгол руугаа хэзээ л хэзээ бол нэг 50 сая вонтой ч юм уу нэг 30 сая вонтой нисчмээр байгаа. Очоод нэг юм хийчихээр ажлын байр байхгүй, найдвартай юм газар байхгүй болохоор бидний дээрээс юу хийх үү гэдэг дээр толгой бүрнээ ашиглаж нэг байгаа хүмүүс биш штэ. Хийдэг хүмүүс нь байж болно. Тэгвэл би одоо бизнес би одоо 8-ны ямар нэгэн одгүй бизнес эрхлэх ямар ч тийм нэг одгүй хүмүүс байдаг шүү дээ 8 мэдхгүй те. Тийм бол би яд чин талбайг би хотод авчвал танаа нүг юунд чин тэр юу гэлээ танаа нүг юунд чин үйлчлэгээний гэж хангаж байгаа бол би өөр нэгэн хүнд нү түрээслээд дээрээс нь би зүгээр түрээсийн мөнгөө бас аваад байж боломжтой болж ирсэн шүү дээ. Тэрэн дээр одоо яаж түрээслэгч олох вэ гэж хашлах шаардлагагүй бид нар бас түрээсийн менежментийг хийгээд өгч болно. Гэдгээрээ бас их онцлогтой байгаа. Тий. Зөв байна. Тэгэхээр чин энэ бол яг бүрэн утгаараа нөгөө пассив орлого гэдэг нь аахгүй. Хүн яг идэвхтэй ажиллаж хөдөлмөрлөөд салин бизнес те яг хөдөлмөрлөөд явж байх нь нэгдүгээр хэрэгтэй. Одоо тэр нь одоо миний нөгөө хувийн бодлол гэсэн үг шүү дээ. Хажуугаар нь бас нөгөө нэг даатгал гэдэг шиг те пассив орлого хүнд бас байх хэрэгтэй. Олон карма байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр нөгөө нэг бас нэг санхүүгийн хувьд нөгөө хүн чинь зоригтой байж иж одоо зарцуул байгаа цаг хугацаанд ядаж сэтгэл тэнгээр амьдрын шүү дээ. Гэж л бодож байна да. Тэгээд нэг ч гэсэн бас нэг залуу хүнд нэг мэдээлэл түгээч гэсэн. Заавалчгүй манай төсөл гэж нэг амар би шахаж шаардахыг хүсэхгүй л байна л да. Зүгээр ямар ч гэсэн нэг юм санхүүгийн хувьд нэрээ би хөрөнгө оруулагч байж бас болох юм байна. Заавал энэ ажлынхаа цалин аваад нэг хадгаламжинд хийгээл те эсвэл нэг хин нэгэн ах トゥ хамаатан садан найз нөхөд рүүгээ шилжүүлээл одоо ингэж амьдрах бас шаардлагагүй юм байна. Давхар би бас нэг юм үн цэнтэй төсөлд ийм хөрөнгө оруулах боломж байгаа юм байна гэдгийг хараасаа гэж бас бодож байна. Тэгээ дээрэс нь хөрөнгө оруулахдаа юунд хөрөнгө оруулах уу? Яаж хизээ эргэж нөхөж авах вэ гэдэг юм ийм ойлгомжтой байгаад нэг юм санхүүгийн тооцоол дээрээс үндэслэж байгаасаа гэж бодож л хүмүүст зөвлөгөө өгч юм да. Түүнээс манай төсөл болохоор ер нь тийм ч нэг одоо харагдаж байгаа хөхтэй нэг 8 давхар тийм ч нэг их талбай бол байхгүй. Тэгээд тийм энэ бол яг юм маст зориулаад тий одоо хүн болгон авах хэрэгтэй шүү гэж ингэж рекламдаад байх шаардлагагүй. Яг энэ бол за би үнэхээр яг хөрөнгө оруулагч болох юм байна. Миний ирээдүй энэ юм байна гэдэг нэг юм зорьсон эсвэл бүр нэг яг юм сонгогдсон брэнд ч юм уу тий ийм зах зээлд зориулсан юм төсөл байгаа. Тэгэхээр яг хуу энэ дээрээс нэг ядаж нөгөө яармаг бүс маань яаж хөгжиж байгаа вэ гэдэг мэдээллийг бас аваасаа гэж бас хүсэж байгаа. Да ялангуяа манай нөхдийн ам бол хизээч үн цэнэ алдахгүй. Тэгэхээр сүүлийн үед Улаанбаатараар сонио ачи юу болж байгааг бас хүмүүс мэдэж аваасаа л гэж бодож байна да. Гэтэ яг харьцангуй Солонгос нөгөө Монголтойгоо ойрхон болохоор хүмүүсээс мэдээлэлээ сайн авдаг баг. Тэгээд чиний лайвыг бас зөвхөн Солонгос гэхгүй олон орны хүмүүсүүд залуучууд бас үзэж байгаа тий. Тэгээд хаа нэгэн газар байгаа бол би бас залуучуудыгаа уриалмаар байна. Тэгээд давхар бас юм нэг санхүүгийн хөрөнгө оруулагч болох юм боломжийг бас эрэлхийлдэг байгаарай л гэж хүсэж байна да. Яг үнэ. За тэгээд Ерөөл Батбарч болдгоо. Бүсгүй нэг за дарс нас нэг жогоод ямар дарс
дуртай гэж мэдэхгүй учраас тэгээд ингээд яачих байхгүй. Баярлаа хараа. Би ер нь цагаан вайн дуртай. Дажиг за өдөр за. Би ер нь голцоо улаан баян авдаг байхгүй. Өнөөдөр дандаа лайв болгон дээр одоо 20 сар 5 удаа ингээд болцоо контент хийгээ явж байгаа бүсгүүчүүд олон сайхан Монголынхоо те өөрсдөө хацаргүй сайхан Монгол үзэсгэлэнтэй гоё бүсгүүчүүдтэйгээ болцож явлаа. Тэгээд дандаа улаан баян ингээд яагаад хараад өнөөдөр бас нэг баяныхаа өнгийн нэг өөрчлөлт идчихэ те. Тэгээ манай их дэлгүүрийн өнгө мөнгөтэй ч ойролцоо. Тийм биш. Шаргал. Шаргал өнгөтэй те дэлгүүрийн чинь. Гэсэн байна тийм. Мундаг байна тий. Сонгосноо борсоо өнгөтэй шаргал өнгөтэй юм гэдэг учиртай. Тийм байна тий. Тийм байна. Тэгээд юу юм бэ? Хөөж баг. Тэгээд танах за одоо ингээд юм биш. Танах одоо маркетингийн алба биш сурчлагын маркетинг гэл одоо алба гэж байгаа шүү дээ. Тэр албанд нэг ажилтнууд одоо ингээд сурчлагын маркетингаар ингээд юу аа гэж хэлээд явж байгаа шүү дээ. Тийм. Монголд очиж танаа дээр ажил байгаа юу? Тэгэл яг хүн хөдөлмөрлийг тэр чиглэлээс Монгол буцъя гэж бодож байгаа. Хөдөлмөрлийг гэвэл Монгол зөндөө боломж байгаа шүү дээ. Монголд бол яг хүн ажлыг хөдөлмөрлийг гэл ер нь гэхдээ нөгөө саяхан бас сонсоод хүмүүс айгүй хэрэглээд байгаа үг байгаа шүү дээ. Бодол хаа хурж чадна. Юу лээ? Нөгөө нэг жав баясгалан за баларлаа одоо нөгөө ингэж яддаг байсан. Илүүлэхгүй яаж бас юм болоо тийм ш. Зүгээр юм гоё. Тий. Үнэнгээр оргороо байх сайхан шүү. Тийм. Юу лээ? Бодол хаа хурч чадна. Тэнд юу очно гэдэг лээ. За окей. За ерөөл би бартал шиг болтоо. За наргаад яаж ахгүй. Тий. За би ч гэсэн бас танаа өөрөө яг өнөөдөр одоо ингээд энэ бас төсөлтөө бас өшөө сайн ингээд ухаж үзье, харъя, бодолцъё тий. Тэгээ найстаа одоо ингэж бодож байна. Залуу хүн юм чинь нүүрнүүдээ ил тод харуулад одоо ингээд лайв бичлэгэнд одоо бас ингээд оролцоод тий зоригтойгоор ингэж орж байгаа учраас би бол одоо бас ингээд үнэхээр бас нэг тийм нэг хүмүүсийн нэг төрөө яасан шүү дээ нэг юм тест маань одоо яг ингээд гацчгуудаа тэгчгүүдээ бас мөнгө төргөөд энэ үрхийн ядар зүдэрч олж байгаа мөнгө бас ингээд гацаач юм уу гэсэн бодолтой хүмүүс байх юм бол гэж тийм эргэцээ гэж шүү дээ тий. Тэгэхэд одоо ингээд тийм хүмүүсийг төлөөж явах асуулт байла. Гэхдээ залуу хүмүүсийг манай монголчуудаас бас дэмжээр ягаад гэхээр энэ бишгөө маань одоо ингэ те нүүр дээл харуулаад сайхан энэ контентэнд оролцож байна. Тэгээд нодлон нэг жишээ гарсан. Яг тэрийг би одоо нэг марчаад ямар компани билээ ямар барилгын компани би бас нэг сурлагыг хийж өгсөн байхгүй. Сурталчилж одоо энэ Монголд одоо ийм барилгын компани барилга босч байгаа юм байна. Тэгэд манайхаа бас Аки болцоо контентэд оролцсон нэг бүсгүй. Тэгсэн чинь одоо тэр барилга яг би тухай за энэ барилгын яг захид тухай үед босгүй болтой хүмүүс над руу Аки гэдэг их бол яг бол намайг ингээд яж миний лайвд яг ингээд тэр хүмүүс тэр контентыг дуусна дараа 2 Монгол миний лайвны дараа бас ирээл Аки гэж чиний лайвыг үзээд ирлээ. Энэ барилга компани дээр бид нэг их нэртэйгээ нэг залуу иржсэн байхгүй. Над руу ингээд ийм нэг ийм харцаар хараад чамд ингээд итгэж ирж шүү гэсэн юм шиг харцаар хараад ирээд гэрээгээ байгуулж ахтан би бол амар итгэл төгс бол биш шүү дээ би ч мэдэхгүй шүү дээ. Жилийн дараа барилга. Үний өмнөөс баталгаа гарганы хэвцэл дээ. Би бол судалгаа хийж байгаа юм шүү дээ үг нь бол тий. Тэгэхээр тэр хүн бол Аки чамд гэсэн шиг тэг ихнэртэй гэрээгээд явсан. Дараа нь бас нэг за нэрийг нэлээд яг манай хастыг таньдаг ах ба. Аки гэж чиний лайв үзээд тэр байран дээр ах нь 2 байр захиалчлаа гэд захиаллаа гэдэг үйлчилгээгээ өгсөн. Тэгээ одоо барилга нь 5 давхар болцсон барилгын ашиглалтанд орох гэж шүү дээ. Ах одоо энд олон жил болсон ихнэртэйгээ гэрүүл тэр хүний нэрийг би хэлээг болохоор ярьчээ. Гэр бүлээр амьдардаг байхгүй. Тэгээ Монголдоо ингээд яг өөр юмсэн апарт байр байхгүй. Яг эндээ гэр бүлээ хүүхдүүдээ өсгөөд хүмүүжлээд хүүхдүүд эндээ сураад эндээ ингээд хангалттай яг Солонгостойгоо амьдарч байгаа. Гэтэ Монголдоо миний лайв үзээд ер нь Монголд хөрөнгөтэй болов. Энд угаасаа нэг олон жилээр амьдрах хэрэгтэй. Тэр заавал Монголд очиод амьдрах гэсэн юм шаардлагагүй хүн байхгүй. Тэнгуутаа Монголд өөр үйлчлэгтэй болов. Миний хүүхдүүд Монголдоо ирээдүйдээ очдөг. Очин ч өөр гэсэн бас тэр байрны сүстэй байна. Үгүй гэхэд хүүхдүүд маань эндээ бизнес эрхлээд ингээ сурж боловсроод явсан ч би насны эцтэй хөгшөнтэйгээ хоёулаа Монголдоо очиод ясаа тавина гэдэг шиг тий. Монголдоо очиод амьдэрсэн ч өөр гэсэн гэр оронтой байгаад боломжтой байгээд ах миний лайв үзээ тэр барилгын гам дээр байр захиалсан чинь одоо тэр байр нь ашландаа юу яаж тэр байр чинь гэдэг юм байна. Камер гадналаас ингээ барилгын явцыг харуулдаг камертай уцанд нь ингээ суулгаад өгч юм байна шүү дээ. Байр захиалагч нартай. За танаа байр чинь одоо яг тэдэн хөвдөө явж юм. Манай барилга одоо 2 давхар 3 давхар баригдлаа гэдэг. Тэнгуү тэр хүмүүс итгэл үнэмшлэн төрд юм шүү дээ. Уцанд нь гэрээсэн хүмүүстэй уцсан дээр тийм аппликейшн ч юм уу нэг юм суулгаад өгч тийм байна. Тэгэд Солонгосоос
Монголд байраа харж шүү дээ. Манай байр ажиллаа хийж байгаа ч юм уу сайн ганцаар орой унтахтаа ч байраа харангуут байр ингээд гадна камер нь шууд нэг уцаараа солонгосоос харж шүү дээ. 3 давхар баригдсан байна. 4 давхар надад харалдаг байхгүй. Аки яхан дөө чиний нөсөлөд байсан байраа чинь ахын нэг байр цагаасан нөгөө ч одоо 4 давхар дээр явж байна хардаа гэдэг. 4 давхар Болгон сүлтэйгээ. гоё явц. Тэр айгуу тийм. Тэгээ танаа компани яг энэтэй адилхан болгон сүлтэй байгээ гэж өрөөе. За тэгээд зөв бас ингээд ер нь юм бас сайн сагнаар бас харах те байх хэрэгтэй. Юм гэдэг чинь дандаа тийм нэг хашир одоо ингээд юм биш те. Амьдрал гэдэг чинь баялаг те. Тийм тэгэл ямар ч гэсэн хүмүүс хөрөнгө оруулалт хийхдээ буух эзэнтэй, буцах хаягтай одоо манай төслийн талбай дээр очиж танилцсан ч болно тий. Бид бол яг нөгөө сошиал хаягаараа яг барилгын үйл явцыг бол цаг тухайд мэдээлээд явна. Тэгэхээр тийм буух эзэнтэй, буцах хаягтай төслийг бас сонгож байгаарай л гэж хэлье даа. За тэгээд ер нь өшөө илүү дэлгэрэнгүй одоо ингээд танахаас одоо юу мэдээлэл авъя яг юу танаа пэйж би нөө лайны дараа одоо лайныхан дээр нь пэйж чинь за тэгээ баярлалаа. Усны дугаарыг чинь бас тавьчих. Тэгээ Солонгос улс орнд одоо энэ лайв үзэж байгаа Солонгос дугаар одоо надтай адилхан те Солонгос ажиллаж амьдарч байгаа монголчууд Монголд очоод юу хийх вэ яах вэ гэд бодож байгаа хүмүүс байгаа л магадгүй бас эдний төсөлтөөр ирээд энэ Монгол таавн дээр ирээд энд хурж ирээд бас тэгээ тараас Монгол таавн дээр маргааш байхгүй юм. Маргааш тэр бүхэн барилдаар явна. Бүхэн барилдаа. Гэхдээ нөгөө манай Facebook руу холбогдож болно. Бас Солонгос дугаар руу бас холбогдож болно. Солонгос дугаар. Тэр бол хизээч Солонгос дугаар руу холбогдож болно гэсэн. Харин хямдлагын бүхэн барилдаа аль хотод юм бол мэдсэн үү? Хотын мэдээгүй. Чи Монголоос ирсэн. Солонгос юм бас сайн мэдгүй л би мэдчих бол хэлчих. За Солонгослуудын монголчууд ерөөдөө мэдчих. Маргааш нь Монголд Солонгост Монгол бүгчүүдийн бас тийм барилдааны тийм арга хэмжээ өдөрлөг болох гэж байгаа юм байна тий. Тэр газар энэ бүсгүй маань чи өөрөө очих юм уу? Би өөрөө очих. За тэгвэл энэ бүсгүй маань тэгээд хамт ирсэн хүмүүстэйгээ бас энэ төслөө танилцуулаад та бүхэн дээрээ ингээд бичиж уулзаад ингээд төслөө танилцуулах юм байна шүү манайхаа. Тэгээд маргааш тэр төслөөр энэ бүсгүүд юу бүхэн барилдаан дээр бас хүрэлцэн очоод энэ төслийг сонирхоорой гэж та бүхэндээ хэлээ. За тэгээд бос өөр магадгүй Америк, Австралиас гэсэн нэг лайв үздэг хүмүүс байгаа те. Японоос үздэг хүмүүс байна. Тэдгээр монголчууд маань байх юм бол Акин лайв хадгална. Тэгээд би энэ лайвны дээр энэ компани танай пэйж хуудасны чинь нэр нь болохоор нүгт их дэлгүүр гэдэг. Нүгт их дэлгүүр гэдэг байгаа юм байна. Нүгт их дэлгүүр гэдэг пэйж рүү нь ороод тэгээд усны дугаар, Солонгос усны дугаар, Монгол усны дугаарыг би ингээд тавьчихъя. Тэгээд энэ бүсгүйтэй бол ингээд мэдээллийнхэн юунаас нь холбогдоод манайха мэдээлэл аваад судалгаад пэйж рүү ороод төсөлтөнд танилцаад ингээд өөрсдөө үзэж хараад өшөө мэдээлэл ингээд аваарай те. Өшөө олон зүйл ярих гэсэн боловч одоо цаг маань одоо шив дээр лайв хийлээд 1 цаг 21 минут болсон байна. Тэгэхээр маш удаан лайв болсон байна. Тэгээд ярил олон зүйл ярих байлаа. Тэгээд өшөө ярьж танилцуулж одоо чи магадгүй те би энэ лайваар магадгүй бас энэ онцлогтой зүйлүүд байгаа шүү дээ те. Тэрийг мартцсан байж болдог шүү. Одоо энэ чи шууд лайв болохоор би энийг бол ярих хэрэгтэй. Монголчууд энийг танилцуулах хэрэгтэй байсан шүү дээ. Яг тэр зүйлүүдийг бол дараагийн чи энэ эргээд холбогдсон хүмүүстэй гоё танилцуулаад яриараа те. Тийм хүмүүс үг одоо ямар нэгэн зүйл үлдсэн байх гэж бодож байна. За тэгээд энэ үргэд лайв өндөрлөх үү? За тийм баярлалаа тий. Тэгээд 5 сарын 4-ний дуустал нөгөө энэ ивенттэй холбоотой хямдрал байгаа. Дахиж хизээч одоо бусад давхар нь 5 сая 500 мянгаар, нэгдүгээр давхар нь 6 сая 500 мянгаар бол зарагдахгүй. Тэгэхээр яг энэ боломжийг шүүрээд авах хүн одоо яг хөрөнгө оруулагч байвал наттай холбогдоорой. Тэгээд би аль болохоор энэ богино хугацааны бас ийм боломжтой энэ хөнгөлөлт одоо ийм юу хямдрал юу боломж зарласан байгаа юм байна шүү дээ. Би аль болохоор таатай төгслийг санал болгоно. Өөрийнх нь нөгөө яаж төлмөр байгаа хувилбарт нь санал болгох болно. За тэгээ баярлалаа. Аки болзоо 26-д оролцсон өсгөөдөө маш их баярлалаа. За баярлалаа. Цааш тэгээ ажил хөдөлмөр үйлс одоо энэ бизнес одоо энэ төслийн бас амжилттай сайхан байх тухай гэж амьдралд нь те аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Тэгээд за ингээ лайв үзэж байгаа нийт монголчуудаа Аки лайвтай хамтаа байсан, Аки болзоо 26-тай хамтаа байсан монголчуудаа маш их баярлалаа. Тэгээд энэ төслийг сонирхож байгаа энэ төсөл дээр бас бид гэсэн хүмүүс нь энэ пэйж нь би тавьчих, өстэй дугаараар өсгөөтэй холбогдоод төлөвлөгөө мэдээлэл аваарай. За тэгээд цаашдаа Аки болзоо хаа хүрээ зогсохыг бол Аки би таашгүй. Би түрүүн хэлсэн. Энэ Аки болзоо гэдэг контент нэг л өдөр ингэ зогсно. Яг тэгэхээр би яг одоо ганц би учраас тэр нэгэн сайхан монголчингоо сайхан бүсгүйг одоо хайж байгаа. Гэтэ одоо бүр нас манай улаага одоо энэ чинь би чинь дөнгөж 10 жилийн өмнө ирсэн. Одоо хайрын залуунаас бас Солонгос ганц би ингэ яваад байна манайхаа.
Тэг нэг өдөр За энэ олон зогсноо хүмүүс тий. үзэж байгаа юм чинь тэгээ нэг сайхан бүсгүй гараад ирэх баха. Гараад ирэх баха. За. Баярлалаа. За ингээ Акил лайвтай хамтаа байсан монголчуудаа баярлалаа. Дараагийн лайваар хэдүүлээ. Иргэн уулзъя. Хамтаа байсан монголчуудаа баярлалаа. За Бүгдээр баярлалаа. нэрүүлэх Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн юм. Монголын минь төр төвшин амгалан, Монголын минь ард түмэн элбэг дэлбэг, баян тансаг, юу хүссэн, эсэн хүслэн сэтгэслэн бүтсэн бүтэх болтгой гэж ёроё. За тэгээд энэ өнөөдөр 5 сарын 2-ны өдөр те. Энэ лайв энэ өргөд өндөрлөё. Өнөөдөр 5 сарын 2-ны одоо хэдэн цаг болоод байгаа юм бэ чинь? 9 цаг 30 минут болсон байна. 1 цаг 24 30 минут хамтаа Акилад хамт байсан, тууштай хамтаа байсан монголчуудаа маш их баярлалаа. За тэгээ бүгдөө сайхан амьдралын төлөө урагшаа манайхаа. Эрүүл мэндэ бодож Солонгост байгаа монголчуудаа хандж хэлээд эрүүл мэндэ бодож бүгдөө ажиллаарай. Тэгээ бүсгүйн тэгээд хэлэх үг байна уу? За тэгээ. За тэгээд бүсгүйнхээ үгээр лайв жаргая. Бүх монголчуудаа энэ лайвыг үзэж байгаа Акитай хамтдаа байдаг хүмүүстээ бас баярлалаа. Энэ арай мэндийг хүндэгшүүлье. Тэгээд бүгдээрээ сайхан амарцгаагаараа бүгдээрээ хөрөнгө оруулагч нар болох болтугай. Хүссэн хүсэл нь биелж явах болтугай. Эрүүл их сайн сайхан байх болтугай л гэж хэлье да. За тэр ирвэл За дахиад За. За ингээд зурлаач учраас нэс нөр очоод уцаасаа. За. Айгоо. За ингээ Акил лайвтай хамтаа байсан монголчуудаа баярлалаа. Мараахан тэгээд энэ төсөлтөд өөрсдөө ороод тэгээд би энэ лайвны дараа юунуудын тавьж явсны дугаарыг тавьж холбогдох дугаар болон тэр фэйсбүүкийнх нь юу таглаа тавьж байгаа манайхан. За. Тэгээд дэлгүүр мэдээлэл аваа. За Акил лайвтай хамтаа байсан монголчуудаа баярлалаа. Дараагийн лайвыг уулзах манайхан баяртай. Окей, короче. 감사합니다. 잘 자요. Цаартай шүү манайхаа. За. Чимэн хаан байна. Тэнд байна уу? Энд байна уу? Монголд байна уу? Америкт байна уу? Японд байна уу? Хаан байна. Намайг харж байна уу? Зөрөгтэй чат бичээлтэй. Чат. За баяртай.